За сайн байцгаана сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Болон Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дэгээ мэдчилж байна. За өдрийн мэнд. Тэгээд өнөөдөр бас гоё баяртай мэдээтэй өдөр байна. Анлокийнхоо зүгээс Монголын эмэгтэй 3x3-ын тамирчдаа дэлхийн аврагт мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргье. Баяр хүргье. Яг тэр өдөр бид нар одоо бичээ сууж байна. Юу тэгэхээр мундаг байлаа. За тэгээд утгагүй наадан болох гээд бид тэр ерөөхдөө жоохон наадмын амралтаас өмнө дугаараа гаргачих гээд хэд хэдэн дугаарыг ер нь зуны амралтаа ашиглаад бид нэр эрчимтэй цагтаа оруулаад явъя гэж бодож байгаа. Тийм. Тэгээд энэ удаагийн маань сонгосон ном бас маш сонирхолтой. Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлж нэг өөртөө дүгнэлт хийж бясалгахад хэрэгтэй ном байх болов гэж бид хоёр бодож байна. Номын маань болохоор The Let Them Theory гэж байгаа. Энэ нь болохоор ерөөхдөө хүмүүсийг одоо байгаар нь байлгаж гэдэг юм уу те. Бид хоёр яг энэ гоё оновчтой гоё нэр одохоор олоогүй байна. Ер нь бол Let Them гэдэг юм болохоор хүмүүсээ тэг зөнгөөр нь орхичд юм аа. Тэр хийж байгаа юм хийлгэх гэдэг нэг тиймэрхүү утгатай гэсэн. За тэгээд ном маань болохоор 2024 оны 12 сард хэвлэгдсэн одоо хагас жилийн өмнө гарсан цоошин их ном байна. Тэгээд гарснаас хойш маш олон New York Times-ийн бестселлер, Amazon-ийн бестселлер гэдэг олон газруудад бестселлер шилдэг ном болж гарсан. За тэгээд авторын маань нэр болохоор Mel Robbins. Тэгээд охинтойгоо бичсэн Sawyer Robbins гэдэг охинтойгоо бичсэн ийм номыг сонгож авсан байна. Тийм. За тэгээд номын зохиогч юмны хувьд болохоор TED гэдэг нэг илтгэлийн юу байдаг шүү дээ тий. Одоо ивент гэх үү тий. Тэр илтгэлийн ивент шилдэг илтгэгчээр бас удаа тодорч исэн. Тэгээд Forbes-ийн 50 over 50 гэдэг 50 наснууд шилдэг одоо нөлөөлөгч хүмүүсийн нэгээр бас тодорч исэн ийм дэлхийд даалдартай хамгийн мундаг илтгэгч хүмүүсийн нэг юм байна. Тэгээд зохиогч юмны хувьд энэ бичсэн ном нь бас хэддэгч юм бэ тий. Нэлээд олон бестселлерүүдийнх нь нэг юм байна. Ерөнхийдөө бол амьдралд ингээд шууд хэрэгжүүлж болохоор тэгээд өөрийгөө ингээд бодоод гэд тий яг өнөөдөр та маргаашнаас хэрэгжүүлж болохоор тиймэрхүү олон зөвлөмжүүдийг гаргасан байгаа учраас та бүхэнд хэрэг болно гэж бодож байна. За тэгээд дугаар руугаа орохоос өмнө уламжлалсаар спонсороо дурдъя. Think Pharma, quality for your health, made in Germany. Таны эрүүл мэндэд чанарыг Германд улирлаа. Think Pharma. Баярлалаа. За тэгээд бид хоёр одоо 20 бүлэг сэдвийг ингээд товчлоод та бүхэндээ хүргэе. За хамгийн ихнийх нь бүлэг өөрийнхөө удирдах чадахгүй зүйлд ингээд амьдралаа бити өрн таран хий гэсэн ийм нэгдүгээр сэдв байна. За тэгээд энэ дээр юу гэж хэлдэг вэ гэхээр ерөнхийдөө хүний амьдрал аз жаргалгүй болох стресс хамгийн том хүчин зүйл нь болохоор хүн өөрийнхөө удирдах боломжгүй, контролдох боломжгүй тийм зүйлдээ хэтэрхий их энерги ирч хүчээ зарцуулаад байдаг юм а. Тэрнээсээ болоод стресстэй байдаг юм а гэсэн ийм санааг хэлдэг. Угаасаа хүн чинь нэг энэ яачих бол тэр яачих бол гэж санаа зовсон үедээ за тэгвэл би энийг ингээд контролт чи удирдах чигээ тэрнээсээ бас ингээд сэтгэлийн тайвширлыг тайлбарлыг олохыг чигэдэг юм л та. Гэхдээ тэр удирдахыг чигэдэг зүйл нь өөрөө нь хязгаарлагдгүй эргэн тойрныхоо бүх зүйлүүдийг ингээд контролтой байлгах гад хяналтандаа байлгах гад өөрийн хүснээрээ байлгах гад ингээд эхэлдэг. Тэгээ энэ маань болохоор угаасаа боломжгүй юм аа. Таны энерги чинь барна. Та амьдралаа дими зүйлд ингээд зарцуулаад тэгээд дими стресстэй байна. Энд чинь маш олон хор уршигтай гэдгийг энэ ном бол олон талаас нь тайлбарлаа. За тэгээд зохиогч маань энэ санаагаа хаанаас авсан талаар нэгэн түүхээс эхэлдэг. Тэр түүхтэр болохоор зохиогч маань юу 3 хүүхэдтэй, 2 нь охин, тэгээ хамгийн бага нь хүү бага юм. За тэгээд Америкт нөгөө prom гэж байдаг шүү дээ. Ахлах ангийн сурагчид тэгээд сургуулаа төгсөх үедээ ингээд нэг үжилэгт явдаг, бүжгийн үжилэгт те. Тэгээд эмэгтэй эрэгтэй хосолоод тэгэнгүүт ингээд октод нь болохоор өөртөөхөө тэр бүжгийн үжилэгт хинтээ явах уу, юу өмсөх үү, хаана юу идэх үү, орой хоолндоо ямар ресторанд орох уу гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлээ маш нарийн хэдэн сарын өмнөөс ингээд төлөвлөжсэн бол баг хүн нь болохоор ерөөсөө юу ч хэлэхгүй байсан юм л да. Би ер нь промд орохгүй гэж магадгүй, үжилэгт орохгүй ах гэл явж явжсанаа гинтхэн тэр үжлийнхэн 7 ногоос чинь би явлаа гэдгсэн. Тэгэл бүгдээрээ сандраал өмсөх хувц муцын бэлдээл тэгэл тэг промийнх нь өдөр нь болж л тэг үжлийнхээ өдөр нь. Тэгээд тэр нь 7 цагаас эхлэх байсан. Тэгсэн чинь 5 цаг болж байхад ингээд найзуудаараа нөгөө хүүн цуглчаад тэгээд
үйлчлэгт явах охинтойгоо ингээд уулзчаад тэр хүүхдүүдийн ээж аав нар ч гэсэн ингээд цуг байжсэн юм байна. За одоо 5 цаг болж ингэдэг чинь тий 2 цаг ингээд ресторанд хоол идтiin л да тэр үйлчлэгийнхаа өмнө. За хаашаа явах уу гэлтгсэн чинь нөгөө хэд чинь хаашаа ч явсан явах уу гэлтгсэн чинь бүр гайхаал хүмүүс юу та нар чинь газраа захиалаг юм уу ямар сони юм бэ гэл аав ээж чинь жоохон шоконд ороод тий тэгээд бичсэн маш их аадар бороо асгарсан юм байна. Тэгсэн чинь нөгөө хэд чи ярьжсэн энэ хажуу талтайгаа түргэн хоолны таконы газар орчиг гэл тэгсэн нөгөө хэд чинь бүр гайхсан юу гэсэн юм бэ тэр таконы газар чинь нэг 10 хүн багтахгүй юутэй жижигхэн газар тэгсэн чи та нар чи юм 20 хэдүүлээ байна тийшээ багтахчгүй тэгээд энэ усан борооноор зонтог байхгүй цаг агаарт ерөөсөө хилээгүй тийм бороо орсон юм л тэгэхээр ингээд бүгдээрээ норчин штэ юу яриад байгаа юм гэлээ чаана бүгдээрээ шоконд орол нөгөө манай зохиогч Мел Робинс ч гэсэн ингээд хүүрүүгээ юу сүгмээс яасан дата гэж баах юм яриад тэгсэн чинь Мел Робинсны охин нь ингээд гинтхэн ээжийнхээ урдуур орсноо за ээжээ орхи энэ чинь таны асуудал биш те энэ өөрийнх нь л асуудал шүү те хайчихгүй та энэ өөртөө норн уу байна уу ер нь таны асуудал биш тэгээд ч та угаасаа энэ хүүхдүүдийг ингэж хэллээ гэд эднэр таныг сонсохчгүй гэд тэгсэн тэгээд орхи гэдэг тэр үгийг нь сонсоод гинтхэн юу лээ гэж бодоод за гэд ингээ орхисон юм байна тэгээд тэр өдрөөс эхлээд Мел Робинс ингээд баг өөрчлөлт гарсан юм байна л да. Ер нь бол өөрөө ингээд юмнуудыг аягүй их удирчих гад идэг, өснээрээ байлгачих гад идэг төрлийн хүн юм байна. Тэгсэн чинь тэр нь ингээд багаар багасаа тэг өөрөө стресс гинж багасаад байгаа мэдэрсэн. Яг энэ талаараа одоо зөвлөгөө өгөөд өөрийнхөө бас сошиал сувгаар минут гарантай видео хийгээд оруулсан чинь бүр 7 хоногийн дотор 60 сая хүн үзээд энэ санаа бүр ямар олон хүнд хүрч байгаа ямар олон хүн одоо энтэй санал нэгдэж байгааг харсан юм байна. Тэгэхээр за гэх тэгээд энийг бол ингээд айгүй олон зүйл дээр хэрэгжүүлээд бас судалгаа хийгээд энэ номоо бичсэн гэсэн үг. За үргэлжлүүлээ зохиолч маань бас нэг жишээ авдаг л да. Найз нарын нь хүрээлэл байсан юм л да. Ингээд айгүй олон жил найзлсан гэр бүлээрээ найзалдаг тийм найзууд тэгсэн чи тэр найзууд нэмэгтэй найзууд нь ингээд аялал явахдаа Мел Робинсонд хэлэлгүйгээр ингээд орхио явцсан байсан. Тэгээ тэрийг ингээд сошиал медиагаас олж мэдээд ингээд Мел Робинс бүр амар гайхашаа юу болоод байгаа юм бэ гэл. Тэгээ та нар ч гэсэн ингээд төсөөлөд үзтээ та нарын найзууд чинь чамд хэлэлгүйгээр уулзсан ч юм уу гоё байгаагаа сошиал медиа дээр ингээд хуваалцсан ч юм уу тийм байх та нар ямар мэдрэмж төрөх вэ те айгүй орхигдсан яагаад вэ гэд гомдсон гэд цухалдсан тийм мэдрэмжүүд төрнө. Мел Робинсон ч гэсэн тийм мэдрэмж төрсөн. Тэгэл шууд уцаа аваад уцтаал асуумаар ч юм шиг мессеж хийж гомдлмоор ч юм шиг эсвэл бүгднтэй нь холбоогоо тасалмаар ч юм шиг бүр ингээд маш олон эмоц төрсөн. Тэгээ тэр үедээ нөгөө за орхи гэдэг let them гэдэг үгээ санаад за орхи энэ ингээд миний эрч хүчээ зарцуулах зүйл мөн ч юм уу би ингэж энерги барж уурлаа гэд өөрчилж чадахгүй тэгэхээр би ингээд орхи гэдгсэн бусдыг удирдах гэж те байдлыг өөрчлөх гэж ингэж оролдох тусам хүн стресстэйг улам бүр байдлыг гартаа авч чадахгүй байгаагаа анзаарна. Тэг хүн чинь нөгөө нэг юунаас хамгийн стресстэй гэхээр сансаар нь болохгүй байхад стресстэй гэсэн шүү дээ. Тэгэхээр ингээд угаасаа л чи бусдыг өөрчилж чадахгүй бүх зүйлийг сансаараа байлгаж чадахгүй болохоор улам бүр л стресстэй юм байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд Мел Робинсны хувьд ингээд за орхи гэд нэг жоохон тайвширснаа нөхцөл байдлыг ингээд бодтоор тайвнаар харах боломжтой болонгуудаа юу гэж бодсон бэ гэхээр гэхдээ би юу хийж чадах вүлээ? За одоо найзууд маань намайг орхиод явцсан юм байна. Намайг тоогоогүй юм байна. За тэгжэл байг зүгээр энийг би ингээд чаргууцлах хэрэг байхгүй. Гэхдээ би юу хийж чадах вүлээ? Би эдраас холбоогоо таслах хүлээ. Эсвэл би энэ ямар хариу үйлдэл үзүүлэх вүлээ гэж бодсон. Тэнгүүд энэ найзууд нь бол одоо Мел Робинсны хувьд маш чухал хүмүүс байгаа байхгүй юу? Гэхдээ өөрөө юу хийж чадах вүлээ? Өөрөө юу хийсэн бэлээ гэдгээ бодонгууд өнгөрсөн хугацаанд хитрхи их ажил гээд найзуудаа хангалттай цаг зарцуулж чадаагүй өмнө нь ингэж хийдэг байсан партинуудаа хийж тэдрийг урайгүй гэдэг ч юм уу өөрийнхөө зүгээс одоо найзуудаа хангалттай цаг гаргаагүй зориулт гаргаагүй тэдрийг 2 дугаарт 3 дугаарт 4 дугаар тавьсан болохоор өнөөдрийн энэ зүйл магадгүй болж байгаа байхаа гэдгийг ингээд боддоор олж харсан. Тэгэнгүүтээ за надад найзууд минь чухал юм чинь би энэ нөхөрлөлөө авч үлдэхийн тулд дараагийн удаа илүү цаг зарцуулъя, илүү хүчин чармайлт гаргая, илүү удаа хамтдаа байх
одоо боломж болцоонуудыг гаргая гэдэг тийм шийдвэрт хүрсэн. Тэгэхээр энэ жишээгээрээ зохиогч маань юу гэж хэлэх гээд байгаа гэхээр let them буюу за хай ойрх зүгээрээ явуул байгаа хүмүүсийг байгаагаар нь байлга гэхээс гадна тэрийг хүлээн зөвшөөрөө тайвширсныхаа дараа тэгвэл би юу хийх вүлээ? Тэгвэл би энд ямар хариу үйлдэл үзүүлж болох вүлээ гэдгээ бодох ёстой. Буюу let me гэдэг хэсэг нь бас чухал юм а гэж байгаа юм. За тэгээд let me буюу энэ хариу үйлдэл би ямар хариу үйлдэл үзүүлж болох вүлээ гэдэг хэсэг бол одоо зөвхөн өөр дээрээ төвлөрч штэ тий. Тэрнээс биш бусдыг удирдах, бусдыг хянах та зүйл биш. Цорын ганц таны удирдах болох зүйл чинь та өөрөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би юу хийж болох вүлээ гэдгээ бодох нь хамгийн эрүүл зүйл юм а. Хамгийн одоо хүчтэй зэвсэг юм а. Танд байдаг хамгийн одоо зөв зүйл юм а гэдгийг хэлээд байгаа. Тэгээд үүртээ хариуцлагатай байгаад хариу үйлдэлтэй анхаараа буюу би юу хийж болох вүлээ, би ямар хариу үйлдэл хийж болох вүлээ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй гэж зөвлөсөн байгаамаа. За дараагийн бүлэгт бол ерөөхдөө managing stress буюу хэрхэн одоо энэ стрессүүдийг таван дийлэх вэ? Тэрийг одоо хэрхэн гаргалах вэ гэж байна шүү дээ. Ерөнхий стрессүүдээ яаж одоо амьдралд маш жижиг олон төрлийн жижиг стрессүүд тулгардаг. Ялангуяа өдөр болгон за машинаар явж байгаа юм бол амар маш их үедээ трафиктэй тэгээд тэрнээсээ болоод стресстэй. За тэгээ нэг ингээд банкнд дагаалаад зогссон чинь хүн урд урчин орж ирээд стресстэй те. За зөөгч хоолой чи авч ирэхгүй стресстэй гэх мэт ерөөхдөө таны эргэн тойронд бол өдөржингөө таныг стресстүүлэх зүйл бол тэр чигээрээ байгаа. За тэгээд энэхүү энэ стрессийг даван туулахад хэрэгтэй хамгийн ихний алхам бол яхахгүй энэ let them гэж өтөр хүмүүсийг хаяад за тэгээд let me буюу дэгийг хэлсэн. Тэгвэл би юу хийх вэ гэдэг хандлагаар эдгээр зүйлүүдэд хандвал хамгийн анхны жижиг стрессүүдийг багасгаад та өөрийнхөө амьдралыг шууд өнөөдрөөс одоо сэтгэл санаа чинь хүртэл сайжирч болох боломжтой юм аа гэж байгаа юм. Тэгэхээр одоо грекийн нэгэн философчин хэлсэн нь болохоор танд юу тохиолдох нь биш харин та түнд ямар хариу үйлдэл үзүүлэхээс хамаардаг таны амьдрал чинь түнд хамаардаг гэж хэлсэнчлэн одоо энд таарж байгаа юм л да. Тэгээ энэ нэг өөр нэг жишээ гарсан нь болохоор одоо ялангуяа нисэх онгоцны бодол дээр маш их стресс хэм гардаг шүү дээ тий. Хоцрох гээд байдаг, хаалга нь хаагдах гээд байдаг, ачаа чинь ингээд буруу тийш явчих гээд байдаг. Гэх мэт нисэх ялангуяа аялал өдрийн ихэдээ нисэх онгоцны бодол гэдэг нь бүр жихэн классик стрессний жишээ байгаа байхгүй юу. Хаа явсан газар нь байнга стресстэй гээд. Тэгээд өөрийнх нь нэг жишээ болохоор ингээд олон конференцд очиж яриа хийх гээд ингээ явж байсан. Тэгсэн чинь хойно яг суусан хүн яг хойно суусан амар ханиалгаал бүр зогсоо зайхаагүй ханиалгаал эхлээл таахгүй байжсэн 3-4 минутын дараа бүр зогсоо зайлгаа ханиалгаа. Тэгээ бүтэн энэ нисхийн турш нислэгийнхэн турш ханиалгаад байсан. Тэгээд өөрөө бол эхлээд стрессж ямар хэцүү юм бэ. За тэгээ ханиалгаж явна яжаад л амаа ерөөсөд дарахгүй. Ингээд хаас газар л хамаагүй ханиалгаад тэгээ өөрөө тэр олон конференцд очиж илтгэл унших байсан хүн учраас өвдөж болохгүй өвдөж юм бол хоолойн таг болчихно. За тэгээд бүх ажил нь урна гэсэн За тэгээд дээрэс нь нислэгийн туршид жоохон ажил хиймээр байдаг гэсэн чи ажиллаа хийж чадахгүй. Тэгээд бүр ингээд өөрөө стрессж байгаа байхгүй. Энэ тохиолдолд юу хийх вэ та? Тэгээд ингээд стресстэй ажиллаа хийж чадахгүй ингээд би чиг нэгээ сонирн болцсон. Одоо би өвчин туслаа гэдэг ингээд суух уу? Эсвэл та тэр хүний ханиалгаж явах хүнийг хаяад тэгвэл би юу хийж болох вэ гэж бодох уу гэж байгаа юм. За тэгээд энэ стрессний тухай дахиад жоохон ингээд ярихад ерөөхдөө Harvard-ийн профессоруудын ингээд одоо хийсэн судалгаар харах юм бол стресс гэдэг маань ерөөхдөө та бүхнийг одоо сэтгэл готролд оруулах за зүйлэр ямар нэгэн ажлыг хийхгүй болох тэгээд бусдын төлөө сайхан сэтгэл гарах compassion гэдэг тийм мэдэр байхгүй болох ерөөхдөө л ингээд амьдралын бүх зүйлүүдийг байнгын стресстэй байна гэдэг чинь хэвийн амьдралтай аз жаргалтай амьдралтай байхаас ерөөхдөө хийж чадхаа болгодог тийм зүйл байдаг. Ерөөхдөө буцаагаад ингээд тархитай ингээд холбоод ярих юм бол prefrontal cortex гэж тархины хамгийн бидний өдөр тутмын зүйлүүдийг рационал байгаар шийдэж өгдөг. Тэрхүү тархийг нь болохоор ажиллахаа болгоод харин эсрэгээр нь амигдала буюу нөгөө нэг гүүхүү эсвэл одоо буцаж fight хийх үү гэдэг тэр тархийг тэрийг нь болох итгэжүүлээд за тэгэнгүүт бид нөгөө нэг дээр үеийн агууд амьдардаг гэсэн шиг болгочихж байгаа юм. За тэгэнгүүт та өдөр тутмын та амьдралын зорилго, амьдралын одоо өөрийн чинь
одоо хамгийн сайнараа байх, тэ гэр бүлтэй анхаарах гэдэг эдгээр зүйлүүдийн бүгднийг хаачиж байгаа байхгүй. За тэгээ бүр тархитан дээр ингээд ярихаар тийм стресс гэдэг маань тийм том нөлөө үзүүлдэг байна. Тэгээд ерөнхийдөө нэг одоогийн судалгаар харахаар 10 хүний 7 нь иймэрхүү архаг стресстэй байдаг. За тэгээ стрессээсээ болоод бие чинь модно. За тэгээ өөрийнхөө амьдралын одоо аз жаргалыг олоход хүртэл хэцүү болж ирж байгаа гэсэн. Тэгвэл эдгээр стрессүүд нь яаж хариу үзүүлэх вэ? Яаж нийтүүл зогсоогоод буцаад нөгөө зөв тархиных нь хэсэг нь ажилуулдаг болох вэ гэхлээр чинь ресет хийх хэрэгтэй болчихж байгаа юм. За ресет хийх нэг нь болохоор буцаад энэ нөгөө гадна талаас ирж байгаа маш олон стресс учруулах эдгээр зүйлүүдэд арай хэсгээр хаях. Тэднийг энэ бол надад хэрэггүй юм аа. Энийг бол орхиё. Тэ let them тэ энэ ингэж байж байгаа гэд ингээд тархиндаа мэдээлэл өгөнгөд тархичин бас заагаад би энэ стресс их хэрэггүй юм байна штэ гэд тэрэн дээр зогсооч тэ. Тэгээ сайхан гүнзгий ямсгаа аваад за тэгвэл би одоо юу хийх хэрэг боломжтой вэ? Тэгэхээр өөрөөр хэлбэл буцаагаад гадна талаас ирж байгаа тэр олон стресс түлхээд байгаа олон хүчин зүйлүүдийг та аваад энэ өөрийнхөө яг шийдвэрээр намайг стреллэх зүйл биш юм аа гэд шийдэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хинд хамгийн тийм чадвар одоо эрх мэдэл хүч ирж иж нэглэр танд өөрт нь ирж байгаа гэсэн. Гадна талын зүйлүүд бол танд огтхон стресс түлхэхгүй харин та тэдгэрийг орхиод за би юу хийж чадах вэ гэдэг тэр зүйлээ хийчихэнгүүт тархич нь би 50 юм байна. Би эдгээр зүйлүүдийг контролдож чадах юм байна. Би эдгээр зүйлүүдэд даван дээлж чадах юм байна гэдэг хэмжээнд ороод ирэнгүүт буцаад амар гоё тайвшраад ирнэ тий. Тэгээ буцаад түрүүнийхээ нөгөө нэг хамгийн их ярьжсэн онгоцны жишээг харах юм бол онгоцон суудсан байхдаа тэгвэл би одоо нөгөө хүн ингээд амаа дарахгүй ханиалгаад байдаг. Тэр хүнд одоо хэлээд чи амаа дараач гэж хэлсэн ч гэсэн нөгөө нь буцаад амаа дарахгүй байх чи тий. Тэрний оронд тэгж стажийнхаа оронд өөрийнхөө байгаа оролтоор өөрийнхөө амыг ингээд ороогоод тэгээд чихвчээ зүгээд тэгэнгүүт угаасаа нөгөө хүний ханиалж байгааг сонсохгүй. За тэгээ өөрөө бол тодорхой хэмжээнд өөрөө хамгаалцсан байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэд ингээд тайвшраад за тэгээд буцаад ажилд орчиж байгаа. Тэр хүний гадна хойно байгаа хүн чамайг ингэж стресслж хайчиж байгаа байхгүй юу. За энэ хүн бол ингээд ингэх юм байна. За тэгвэл би юу хийж чадах вэ гэд ингэнгүүт өөрийнхөө бүх зүйлийг тайвширч байгаа гэсэн үг. За ялангуяа бас нэг дараагийн нэг зүйлээр болохоор ярьж байгаа нь болохоор яг нэг удаагийн зүйлүүдийг ингээд орхио гарчтай юм байна. Олон өдөр болгон тохиолдог зүйлүүдийг юу хийх вэ? Жишээлбэл хамгийн номер 1-т нь бол энэ хөндлөгөө өдөр болгон тохиолдог зүйл гэх юм бол ажилчин байж болно. Ажил дээр чи хин нэг нь таныг байнга стрессүүлдэг гэж болно. Дараах чинь микро менеж хийгээл нэг болгоны чинь шалгаад стрессүүлдэг гэж болно. Хамт ажиллаж байгаа хүн чинь байнга стрессүүлдэг болж болно тий. Тэгээд ингээд өдөр болго ингээд тохиолдоод байхаар чинь сүүл рүүгээ бүр стресснээсээ болоод таны амьдрал хүртэл ерөөсөө ингээд аз жаргалгаа мэдрэмж болно. Тэр чинь сүүл рүүгээ гэр бүлт чинь одоо нөлөө үзүүлнэ, найз нөхдөдийн харилцаанд нөлөө үзүүлнэ тий. Тэгээд буцаагаад энэ теоремыг зохиолчин хийж байгаа энэхүү теоремыг энэ дээр хэрэглэе гэх юм бол юу болох вэ гэхэлэр таны ажил буюу тий өдөр болгон хийж байгаа эдгээр зүйл хин энд үр үзүүлнэ. Хиний одоо тий ажлын төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ гэхээр таны дарагч биш, таны компани биш. Энэ бол чи та өөрөө. Хин энэ хариуцлага өгөх та өөрөө гэдгийг хамгийн эхлээд ухаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны ажилчин хэрвээ ингээд стресс түлээд байх юм бол та тэрнээс гараад явах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл гараад явахар чинь тий тэгэхээр зарим хүмүүс хэлж би өстэй нариж чадахгүй энэ чи би ингээд ерөөсөл өөр ямар ч ажилд олдох боломжгүй байна гэдэг ингээд яаж чад. Тэр бол та өөрөөдөө хэлж байгаа худлаа ярьж байгаа шалтгаан болж байгаа юм аа. Тэгэхээр ямар нэгэн ажил ч юм уу харилцаа холбоо жишээлбэл найз залуу найз охин тий эсвэл амьдралын боломж эсвэл одоо юу ч хийж болно та ингээд өдөр болгон тохиолдоод таныг стресслэх зүйлэх юм бол тэрнээс бол та түүнийг орхиод явах бүрэн боломжтой. Тэр хүмүүсийн нэгэнтээ өөрчилж чадахгүй тий тэр компанийг өөрчилж чадахгүй. Гэхдээ тэр болтлоо ингээд өөрийнхөө бүх чадхмуудыг хийж байгаа байхгүй тий дарагтайгаа ярьлаа ингээд тайлбарлалаа ч гэдэг юм уу. За тэгээд би цалингаа нэмүүлээ, би промошн авъя гэл ингээд яриад бүх зүйлүүдийг хийсний дараа бүх юмаа хийгээд авах ерөөсөө болохгүй байх юм бол хамгийн боломжтой зүйл бол та тэндээс зүгээр алхаад явах боломжтой. Энэ ингээд байжгаад би бол өөрийнхөө юмыг хийлээ гэд шийдээд өөрийнхөө нөхцөл байдлыг солиод явах боломжтой. Мэдээж ингээд тэгэнгүүс чинь ингээд тэгээд явна гэдэг чинь маш хэцүү. Тэг хамаг ямиг ардаа хайчиж байгаа юм л да. Тэгэхээр чинь хэцүү юм шиг санагдаж байгаагүй. Гэхдээ энэ хэний үүрэг хариуцлага вэ гэхээр таны өөрөө ч үүрэг хариуцлага.
За тэгээд мэдээж ингээл шинэ ажил хайна гэхлээр нөгөө резюмегээ шинээр ажлынхаа туршлагыг шинжлэх хэрэгтэй, ажил хайна, олон өмнө рүү ажлын ярилцлага ингээд маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Гэхдээ эдгээрийг хийж чадах нь болохоор та байхгүй юу? Та өөрөө тэрийг хийж чадна. Та энийг бүх зүйл хийх танд бүрэн эрх болон хүч чадал нь танд эрх мэдэл нь танд байгаа. Тэгэхээр зарим нэгэн зүйлээс бол угаасаа гараад хаяад тэдэр байгаар нэгээ та нэгэнтээ тэрийг контрол хийж чадахгүй юм. Таны бол ингээд хийж чадахгүй зүйлүүд байна шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хийж чадах зүйлийг хийн гэж энэ чи ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэгээд ямар нэгэн зүйлд ингээд асуудал гарлаа гэж бодъё те. Та тэгээд энэ нь бол танд ямар ч хамаагүй асуудал байх юм бол тэр асуудлын тухай одоо ингээл яриад тэр асуудлын тухай санаа зовох ямар ч хэрэггүй. Таныг л зөвхөн стресстүүлнэ. Үнэхээр тэр асуудал чинь харин танд ингээд таныг санаа зовоод харин танд энэ үнэхээр чухал гэж санагдаж байх юм бол тэрнийхээ төлөө цаг, энергийг зарцуулах хэрэгтэй. Ерөөсөө юм хоёр хуваа гэж байгаа. Чухал гэж бодох юм бол чухал биш байх юм бол хаях хэрэгтэй. Чухал гэж бодож байх юм бол цаг, энерги зарцуулах хэрэгтэй. Тэгмүүд ингээд бүх юм чинь ингээд жигтрээд ирчихэж байгаа юм л да ерөөхдөө. За эдгээр зүйлүүдийг хийж чадсанаар өдөр тутам ингээд тулгарч байгаа жижиг стрессүүд дээр та цагаа зархаа болно. Эсвэл хэрэгтэй байх юм бол та цагаа зараад юм хийх боломжтой. Өөрөөр хэлбэл эдгээрийг хийсний дараа таны өдөр тутмын жижиг стрессүүдэд таныг зовохгүй харин та буцаад өөрийнхөө цаг, энергийг өөртөө хамгийн чухал гэж бодож байгаа зүйл дээр зарцуулах боломжтой болж ирэх юм аа. Хүмүүс ч ер нь тэгээд хамгийн амархан зам буюу өөрөө юу ч хийхгүй мөртлөө гонгинол, гомдлол, бусдаас буруу хайгаал тий. Бусдыг өнтөглөл тэгээд сууж авах дуртайгаад иддэг шүү дээ тий. Тэгэхээр зохиогч минь хэлээд байгаа зүйл нь болохоор чи зүгээр хийх зүйлээ хийчихээ тэгээд мартаа гэсэн л тийм санаа гэлээд байгаа юм л да. За тэгээд үргэлжлүүлээд бусдын үзэл бодол танд яаж нөлөөлдөг талаар, бусдын үзэл бодлыг яаж хайж болох талаар тайлбарлаж байна л да. Хүн ер нь бусад хүн юугээд хэлж бол яаж бол гэдгээс одоо санаа зовж амьдрах юм бол хизээж хүснээрээ аз жаргалтай амьдрч чадахгүй гэдэг санааг хэлж байгаа. Зохиогч маань хувьд ер нь илтгэгч болно гэдэг нь бараг 40 гараад шийдсэн юм карьерийн өөрчлөлт байгаа даа. Тэгээд илтгэгч болчоод 1 жил болохоор ерөөсөө нэг сайн олигтой амжилт байхгүй. Тэгээд орлогын их үсрэн ч гэсэн яг энэ илтгэлээс нь орж ирэхгүй тийм байсан. Тэгээд нэг сайн илтгэгчээс очиод ингэ зөвлөгөө авсан. Тэгсэн чи тэр илтгэгч нь болохоор чи сошиал медиа дээр өөрийнхөө юу хийж байгаа талаар идэвхтэй постлох хэрэгтэй гэд тийм зөвлөгөө өгсөн. Гэхдээ зохиогч маань энэ зөвлөгөөг авсан боловч энийг хийх хэрэгтэй гэж мэдчихсэн боловч 2 жил хийгээгүй. Яагаад гэхээр бусдын үзэл бодол юу гэж хэлчих бол намайг яачих бол гэдэг айдсаас болсон. Би ингээл гинтхэн карьер чейнж хийж байгаагаа зарлал өөрийнхөө илтгэлийн талаар ингээл сошиал медиа дээр бичээд эхлэх юм бол эргэн тойрны минь найз нөхөд юу гэж бодох бол өмнө нь бол зүгээр л нөгөө гэр бүлийнхаа талаар постлог байж байгаа л гинтхэн карьерийнхаа талаар ингээл тэгмүү энэ ч одоо яасан сэгцэн энэ одоо илтгэл хийх юм бах та гэдэг ч юм уу тэгээ бодчихгүй гэж айснаасаа болоод 2 жил ингээд хүлээсэн байгаа. Гэтэл энэ хүн чинь одоо өнөөдөр хамгийн мундаг дэлхийн топ илтгэгчдийн нэг байгаа шүү дээ. Ийм хүн хүртэл ингээд бусдын үзэл бодол яаж хол гэдгээсээ айгаад 2 жил алдсан гэж бодохоор та өөр дээрээ бодоод үзээ. Хэрвээ бусад хүн юу ч их бол гэдгээс айхгүй байсан бол та өнөөдөр амьдралдаа ямар өөрчлөлт хийх байсан бэ? Ямар шин зүйлийг туршиж үзэх байсан бэ? Алдаглаад бусад хүн юу гэж хэлж бол гэдгээс дайдгүй байсан бол та өнөөдөр сошиал медиа дээрээ ямар зураг постлох байсан, ямар пост оруулах байсан бэ гэж асууж байгаа байхгүй. Бусдын үзэл бодол юу гэж хэлэхээс айгаад байх юм бол зэч дөө чи амьдралаа хүснээрээ удирдах чадахгүй, өөрийн хүснээрээ амьдрч чадахгүй. За ер нь тэгээд бусдын бодол гэж юу гэлээд байгаа талаар дахиад бодоод үзье л та. Өөрийнхөө бодлыг бодоод үзье. Хүний толгойд янз бүрийн бодол хүсээгүй орж ирж байдаг, гарч ил байдаг тий. Хүн дунджаар 12,000-аас 60,000 бодол өдөрт орж ирдэг гэж байгаа байхгүй. Тэгээ зарим нь ингээ хүсээд бодно, зарим нь хүсээгүй ахч бодогдож байгаа. Гэтэл хүн өөрийнхөө бодлыг удирдах чадахгүй байхад өөр хүн таны бодлыг удирдах гэдэг бол инээдтэй үстэй тий боломжгүй. Тэрнтэй адилхан та ч гэсэн бусад хүний бодлыг өөрчлөх, удирдах гэдэг бол боломжгүй зүйл байгаа юм. За тэгээд хайртай хүмүүс чинь таны талаар тэг янз бүрийн зүйл бас бодож болно. Тэглээгээд танд хайргүй болчихгүй. Та өөр дээрээ жишээ аваад бодох юм бол одоо таны хайртай нөхөр байлаа гэж үтэй те. Нөхрийнхөө талаар та юу боддог вэ? Та нөхөртэй хайртай. Гэхдээ зарим нэг үйлдэл нь энэ ингээд ахтай яах вэ?
ингэчихгүй дээ гэдэг ч юм уу янз бүрийн шүүмжлэх бодлууд орж ирж л байдаг шүү дээ тий. Тэглээгээд та нөхөртэй хайргүй болчихгүй. Хайртай хүмүүс чинь таны талаар сөрөг бодолтой байж болно. Тэр чинь танд хайргүй гэсэн үг биш. Янз бүрийн бодол орж ил байдаг. Тэрийг заавал одоо амьдралынхаа чухал хүчин зүйл болгоод л тэр хүмүүсийн бодолд нийцүүлж амьдрах гэдэг бол утгагүй байгаа юм л да. За тэгэж амьдраад ах юм бол та ер нь бол хийх гэжсэн зүйлээ хойшлуулдаг болно. Өөртөө эргэлзэн, итгэл алдна. Эсвэл одоо хитрхи төгс зүйл хийх гэж хүлээн. Тэгээд хамгийн чухал зүйлээ хийхгүй байна гэдэг ч юм уу тий. Амьдралд чинь олон сөрөг үр дагаврууд гарна. Тэгээд бусдад таалагдах гэж бусдын бодол нийцүүлэх гэж тэгэж амьдралаа гэд эцэст бүх хүнд таалагдах амьдрал гэж хизээж байдаггүй. Ганцхан хүнд таалагдах төгс таалагдах амьдралч гэж бас байдаггүй тий. Тэр бол хизээж боломжгүй зүйл. Зохиогчийн маань хувьд ч гэсэн юм people pleaser буюу хүмүүст таалагдах гэж хүмүүсийг сэтгэл хангалуун байлгах гэж тэдний хүслээр ингэж үйлдэл хийдэг, амьдардаг байснаа ойлгоод тэрийгэ зогсоосон гэж байгаа байхгүй юу? Яаж амьдрах ёстой гэхээр та өөртөө сэтгэл хангалуун өөрөөрөө бахархах үз тийм амьдралын сонголтуудыг хийгээрэй, тэгж амьдраарай гэж зохиогч минь зөвлөд байгаа. За тэгвэл таны хайртай хүн за одоо ээж чинь ч юм уу, нөхөр чинь ч юм уу, тий ах чинь ч юм уу, найз чинь ч юм уу, тий хүн таны одоо амьдралыг заагаад байвал яах вэ? Таны одоо амьдралын чухал сонголтуудад одоо санал зүрэлтүүд чи ингээд бахтай яах вэ? Ингээд ч тгийж гээд ингээд өөр байр суурьтай байгаад байвал энийг яаж хүлээж авах вэ гэсэн асуулт байгаа юм. Энд дээр болохоор зохиогч нэг жишээ татж байгаа юм л да. Тэр нь болохоор зохиогчийн мэн ээж нь нөхөрт нь анх гэрлэгтэн дургүй байсан юм байна. Чи ийм хүнтэй гэлж байгаа мүү гэл их дургүй байсан юм л да. Одоо бол ингээд 30-40 жилийн дараа бол ингээд нөхөрт нь маш дуртай болсон. Хамгийн хайртай хүргэн хүүн гэж бүр хэлдэг. Одоо ийм нөхцөлдөө яаж хүлээж авах ёстой байдгүй гэдгийг Летем теорем ингээд ашиглаад тайлбарлаж байгаа юм л да. Тэр нь юу гэхээр ээж бид хоёрын хоёулынхын зөв байж болно. Ягаад гэвэл хүн болгонд амьдралын туусан зам өөр одоо юун санаа зовндог одоо юунаас айдаг гэх мэт чинь тэ ямар үзэл бодолтой гэдгээс хамаарат ингээд харах өнцгүүд нь өөр байгаамаа. Тэгэхээр ингээд бид хоёрын аль нэг нь одоо буруу нэг нь зөв байх албагүй хоёулаа зөв байж болно шүү дээ. Одоо ямар өнцгөөс харж байгаасаа хамаарат ээжийн хувьд өмнө нь баг залуу байхдаа одоо ингээд нөхөрт гарах гад өөрийнхөө төрсөн гэрээс холдоод маш хол газар ингээд очиж амьдардаг болсон юм л та. Тэгээ төрсөн гэрээсээ ер нь бол холтцсон жилдээ хэдхэн уулздаг болсон. Тэгэнгүүт одоо зохиогч маань бас ингээд нөхөрт гарахдаа бас төрсөн гэрээсээ хол газар одоо амьдардаг нөхөртэй болоод тэгээд ингээд төрсөн гэрээсээ нүүрчингүүт зохиогч ээж нь бол би охиноосоо холдох нь охин минь ингээд надаас нүгэд явчих нь гэд тийм айцтай байсан гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ээжийнх нь ч буруу биш те ээжийнх нь хооронд өөрийгөө тавиад үтсэнгүүд би ч гэсэн тэгжэл бодох байсан охиндоо эсэргүүцэх байсан би өөрийнхөө зүгээс бас бодоод үтсэнгүүд би ингээд хайртай хүнтэйгээ амьдралынхаа чухал сонголтыг ингээ хариуцлагатайгаар хийх гэж байгаа болохоор яалтчгүй одоо ийм сонголт хийхээс өөр арга байхгүй ээжтэй таалагдахын тулд рүү сонгоно гэж байхгүй гэдэг аль алийнх нь зөв байгаа байхгүй. Тэгэхээр хүн ямар одоо амьдралын зам туулж ирсэн байна, ямар үзэл бодолтой байна гэдгээс хамаарат хүмүүсийн адилхан зүйлийг харах өнцг нь өөр байж болно. Энэ бол одоо аль нэг нь ялах дийлэх асуудал биш зүгээр л нэг ойлгоход л болох асуудал байгаа юм. Энэ жишээн дээр те чи ээж охин хоёр нэгээ ингээд ойлгочингууд аль алийнх нь зөв тэгтээ ингээд ягаад тэр хүмүүс ийм сонголтыг хийсэн бэ гэдгийг нэг ойлгож байгаа болох харилцаа нь энээс болоо сэвтэхгүй ингээд ирүүл одоо аз жаргалтай үргэлжлэх боломжтой байна шүү дээ тий. За бусдыг одоо өөрийнхөө үзэл бодлыг харах үнцгийг ойлгосоо гэж хүлээх нь зөв үгүй. Ягаад гэвэл ихэнх хүн өөрийгөө ч гэсэн ойлгохгүйгээр өдийг насалсан байдаг, том болцсон байдаг. Багадаа ямар траума авсан, ямар амьдралын замыг туулаад өнөөдөр ямар үзэл бодолтой болцсон байгаагаа ч анзаардгүй. Тэгэхээр ингээд өөрийнхөө чичийг олоогүй байгаа хүн бол бусдын өнцгөөс эн чинь ийм болоод энэ хүн ингээд энэ талаас нь хараад байгаа мүү гэд тэрийг ойлгоход бол нэлээд хэцүү юм л да. Тэгэхээр таныг одоо дотор чинь орсон мэт ойлгох гэдгийг та одоо бусдаас хүлээгээд хэрэггүй. Харин таны хийж чадах зүйл бол та бусдыг тодорхой хэмжээнд ойлгох
тэг хүчин зүтгэл гаргаж болно. Бас өөрийгөө ойлгох хүчин чармаал гаргаж болно. Би яагаад ийм үзэл баримталтай болцсон юм? Би яагаад юмыг энэ талаас нь хардаг болцсон ингээд ухаж түнхөөд тий би юунаас айдаг айцтай билээ? Би ямар амьдралын замыг туулж ирсэн билээ гэдэг ч юм уу тий тэр талаас нь хараад эхлээд өөрийгөө ойлгох. За тэгээд бусдыг бас чин сэтгэлээсээ ямар нэгэн шүүмжлэлгүйгээр ойлгохыг хичээх. За тэгээд бусдад инэрэнгүү хандах энэ бүхнээс одоо хайртай хүмүүсийн харилцаа, ойр дотны хүмүүсийн харилцаа сэвтэлгүйгээр аль альныхаа үзэл баримтлалд тий харах үнцэгт үнэнчээр нэг нэгнийхээ орон зайд халталгүйгээр ингээд эрүүл тайван харилцаанд ингэж үргэлжлэх боломжтой юм байна. Тэгэхээр одоо ээжийнхаа хүслээр жишээлбэл одоо амьдралынхаа сонголт хийхийг шаардлагагүй. Гэхдээ ээж чинь чиний эсрэг зүйл хийлээ гэд хайрын харилцаа тэр дотн харилцаа сэвтэх ёсгүй. Ээжийнхаа харах үнцгийг бас ойлгох хичээгээрэй гэсэн ийм зөвлөгөө өгч байгаамаа. За дараагийн хэсэг дээр нь болохоор ерөнхийдөө бусад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнд ямар одоо тий яаж та тэднийг зохицуулах вэ гэдэг талаас гарч байгаа юм л да. Ерөнхийдөө ингээд том хүмүүсийг харахаар заримдаа том хүмүүс ч гэсэн яг хүүхэд шиг тий төрс хийгээл ерөнхийдөө ингээд сэтгэл хөдлөгөөнд таавгаа тий тантрум гэж байгаа шүү дээ. Тантрум хийдэг байхгүй. Тантрум гэдэг нь болохоор жоохон хүүхдүүд ингээд дэлгүүрт ороод би тоглоом авъя гэдэл тоглоом авч болохгүй гэсэн чи гэж уйлаал тий би заавал авахгүй л ингээл тэр ингээл бүр ингээл галзуураал байдаг шүү дээ. Тэрийг хэлж байгаа байхгүй. Тэгээ том хүмүүс ч гэсэн тэгдэг. Тэгээ тэрийг болохоор өөр ер нь бол ингээд сэтгэлийн хөдлөлийг харах юм бол ер нь яг ингээд том хүмүүс заримдаа яг хүүхэд шиг тийм одоо хариулт үзүүлдэг тийм зүйл зөндөө байдаг. За тэгээ түүнээс нь болоод та тэр нэг хүнийг гомдоочих вэ? Тэ нэг уурлуулчих вэ? Та тэрэнд одоо ямар нэгэн зүйлийг сэтгэлийг нь өвдөөчих вэ гэж хэлснээсээ болоод та өөрийнхөө хийж чадахгүй зүйлүүдийг хиймээр байгаа зүйлүүдийг хийдэггүй тий. За энэ дээр болохоор зохиолч маань юу хэлж байгаа болохоор зүгээрээ тэр том хүмүүсийг харин ч эсрэгээрээ сэтгэлийнхээ хөдөлгөөнийг тэгэж илэрхийлэх боломжийг нь олгоо. Let them гэж байгаа байхгүй. Тэрийг нь боломжийг нь олгоод харин тэрний дараа та өөрөө энэ ситуац дээр яг юу хэрэгтэй бэ гэдгээ тий хин нэг таны хийж байгаа үйл хин нэг уурлуулж магадгүй түрүүндээ тэгээ хэлжсэндээ төстэй тий хин нэг одоо гомдоож магадгүй. Гэхдээ та өөрийнхөө зөв гэж байгаа зүйлийг тэнцэн хийх хэрэгтэй. Тэрнээсээ болоод тий зөвхөн ингээд тэр том хүний гомдоочих гэж бодоод өөрийнхөө тэр зүйлүүдийг хийхгүй орхих тийм хэрэггүй юм гэж юм. Ер нь ингээд хараад ахаар ихэнх хүмүүс өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж тэ яагаад би ингэж байгаа юм бол гэж өөрийгөө анализ хийх бас боломж сураагүй байдаг. Тэгээд л ерөөхдөө нэг 8 настай хүүхэд шиг тийм жоохон хүүхэд шиг зан гаргаад байдаг тэ жишээлбэл одоо зарим хүмүүс орсроггүй адлаг болгоч гэдэг юм эсвэл ерөөсөн ярихгүй байлгах. За эсвэл бол ингээд амар уурдлах ч гэдэг юм те. Яагаад вэ гэхээр одоо ялангуяа яриа болгох гэдэг ч юм л классик жишээ нь болохоор өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж чадахгүй өөртөө юу болоод байгааг нь ойлгохгүй байгаа учраас нөгөө хүндээ хийж байгаа silent treatment ерөөсөө ингээд огт ярих болоо чимээгүй болоо дуугаа хураагаад ингээд өөр өрөөний юм хорцоогч юм. Тэр нь бол ерөөдөө яг жоохон хөвч байхгүй жоохон хөвч нэгээд уйлаа сүлрүүг ингээд өрөөний юм хорцоогоод аав ээжигээ ирээд ингээд миний хүү яасан зүгээрөө гэж хилтэл нь ингээд гүрийгээ суугаад байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан том хүмүүс ч гэсэн бол тийм зүйлүүдийг хэлдэг. За тэр нь бол угаасаа хүмүүс маш нийтлээ тохиолдог зүйл. Ялангуяа ингээд багаас нь ингээд хүмүүсийг өсгөхдөө ямар нэг сэтгэлийн хөдөлгөөн гаргах гингүүт нь зүгээр наатаха хай бити уйлаад тайвшир гэл ингээл те тэрний оронд нь багаас нь жоох хүмүүсийг тэгж хэлээд те харин эсрэгээр нөгөө нэг хийх ёстой зүйл нь болохоор яагаад ингэж юу болсон гэдэг нь ярилцахын оронд те тайвшир одоо наатаха бити уйлаад наатаха ой baйл гэд тангууд чинь тэгж өссөн хүмүүс чинь их хвчлэн дандаа өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж сураагүй өөрөө юу хийхээ мэдгүй ямар сэтгэлийн хөдөлгөөн болоод байгааг ойлгоогүй байдаг учраас том хүмүүс ч гэсэн тэмцэлүүд гарах хандлагатай байдаг. За тийм болохоор ерөөдөө бараг л том хүмүүсийг 8 настай жоохон хөвгч шиг сэтгэлийн хөдөлгөөд нь илэрхийлж байна гэж ойлгоод тэдрийг нь бол харин эсрэгээр нь тэр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэх боломжийг нь олгоо. Тэ тэр галзуурах тэр боломжийг нь олгох эсвэл ингээд таныг уурлах тэр боломжийг нь олгох тий. За тэгснийхаа дараа харин та өөрөө яах вэ гэхлээр би тэгвэл юу хийх боломжтой гэхлээр энэ ч илүү mature маягаар илүү том хүн шиг
энэ харьцаанд нь харилцаж тий. За хэрэгтэй асуудлуудыг шийдвэрлэх. За тэгээ тэр хүнд сэтгэлийн хөдөлгөөнийг нь гаргах боломжийг нь олгоод тэрийг хийснийхэн дараа нь эсвэл шаардлагатай байх юм бол та тэр одоо ярьж байгаа ширээнээсээ төр зур босоод за хоёулаа дараа нь ирээгээд ингээд гаргах тэр том хүн шиг үйлдэлүүдийг та хийх боломжтой юм аа гэж энэ тайлбарлаж байгаа. Тэгээд харин эсрэгээр ингээд энэ номыг ингээд уншиж өө би тэгдэж штэ. Би ингээд жоох хөөгч санаа гаргадаг штэ гэж яах юм бол хэрэг та өөр асуудал нах юм бол энэ чи юу хийх вэ гэж. За тэгээд хэллээ штэ. Та өөрөө нөгөө ингээд өрөөний мухар цуучаад жоох хөөгч эрхийг нь хүлээдэг. Та тийм байх юм бол юу иглээ гэхээр тэр өөрийнхөө гаргаж байгаа тэр эмоцуудыг нь гаргадгаараа гараад тэрийг дарах ямар ч шаардлагагүй. Тэр эмоцуудаа гаргаад тэрнийхээ дараа харин тэр хэрэггүй тэр сэтгэлийн хөдөлгөөн тэр эмоцоос гарсан зүйл дээрээ тулгуурлаад битгий үйлдэлье гэж байгаа. Битгий утсаа барьж аваад хүнлүү загин жуурал. За эсвэл битгий ингээд очих гараад одоо арх ундаа ууч гэдэг юм те. Харин эсрэгээр нь тэр эмоцийнхаа харчаад өөр харин үйлдэх хэрэггүй. Хэрвээ та асуудал нах юм бол эсрэгээр шүү дээ те. За тэгээд өөрөөр хэлбэл энэ хэлж байгаа нь болохоор дахиад л ерөөхдөө төстэй. Тэгтээ эмхүү сэтгэлийн хөдөлгөөн эмоц гаргах юм бол бусд хүмүүсийг эмоцыг гаргуулад та харин өөрөө том хүн шиг үйлдэл хийх хэрэгтэй юм аа. За тэгээд тэдгээр хүмүүсийг сэтгэлийн хөдөлгөөн одоо таны бол та үүний төлөө тэр хариуцлага хүлээхгүй шүү дээ. Том хүн хэрхэн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх, за сэтгэлийн хөдөлгөөнд хэрхэн хариулт үзүүлэх бол таны одоо үүрэг хариуцлага зүйлэх ёстой биш. Харин та тэнцээ өөрөө яаж тэрхүү зүйлд нь хариу үзүүлэх вэ гэдэг та өөрийнхөө үйлдэлийг л зөвхөн өөрөө удирдах боломжтой маа гэж байгаа. За тэгээд энэ хэсгээр бас нэг гардаг зүйл болохоор ихэвчлэн ингээд хэцүү шийдвэрүүд зөв шийдвэрүүд хэцүү юмсыг санагддаг. За зөв шийдвэрүүд буруу юмсыг санагддаг гэж байгаа юм л да. Энд чинь нэг жишээс нь болохоор Мел Робинсон зохиолч маань болохоор өөрийн подкасттай. За тэрний нэг сонсогчд нь болохоор захиа явуулсан нь болохоор нэгэн эрэгтэй сүд бүсгүйтэйгээ гэрлэн гэж жилийн өмнө шийдсэн. За тэг хормой бэлтжсэн. Тэгсэн чинь хормой нь ойрт туцсан хэдхэн сарын өмнө ойрт туцсан маш их ингээд маргаан гаргаад маш их хэрүүлтэй. За тэгээд гэтэл нөгөө хорим нь болохоор товлогдсон 2-3 сарын дараа болох гэдэг. Тэгээд ээж аав нь хоёр талынх нь ээж аав нь бүх зүйлийг нь бэлдээд өгсөн. Хоримынх нь мөнгөний төлцсөн тий. Эхнэр нь маш баяртай байдаг. Гэтэл өөрөө энэ эрэхтэй дотор зүрхэн дотроо ерөөсөн ингээд энэ нэг л буруу байна да гэл ингээд бодоод. Гэхдээ би одоо хэрвээ энийг хоримоо цуцалчих юм бол эхнэр нь маш гомдно. Хоёр талынх нь аав ээжүүд нь маш уурлна, гомдно. За өрсөн зочигчд нь юу гэж хэлэх юм бэ тий. Намайг одоо юу гэж бодох юм бол гэх мэтчлэн олон зүйл сэтгэлд нэ би одоо юу хийх вэ гэж захиа битсэн байдаг юм л да. Энтэй адилхан ерөөхдөө ингээд өөрөө ингээд дотроо зөв шийдрээ гэдэг ингээд ботцсон байгаа ярнээсээ бусад хүмүүс яах бол бусад хүмүүс гомдооч болов бусад хүмүүс сэтгэлд нь одоо шарах үзэл сорив гадаа гаргачих болов гэж бодоод тэгээд өөрийнхөө зөв шийдрээ гаргахгүй байх жишээнүүд маш олон байдаг. Тэгэхээр өөрөлдвөл бусад хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн болон өөрийнхөө тэр нь хариу үзүүлэх өөрийнхөө үйл хоёрыг ялгаж салгаж сураад тэгчээж зөв шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө хэрэг тэхгүй байх юм бол ихэвчлэн зөв шийдвэр гаргахгүй зогсдог тий. Тэнцээ юм хийж чадахгүй байдаг. За тэгээд мэдээж ингээд том хүмүүс бол яаж хариу үзүүлэх нь бол тэдний өөрсдийнх нь хариуцлага таны хариуцлага биш. Тэр хүмүүс одоо таныг одоо уурална уу, танд уурална уу? Тэр хүмүүс бол таныг одоо үзий ядна уу? Тэр хүмүүс таныг одоо хамаг муухайгаар нь дуудна уу гэдэг чинь бол тэр хүмүүсийн хариуцлага байхгүй. Тэр хүмүүсийн хийх ёстой зүйл. Та харин юу гэвэл өөрөө бодоод өөртөө зөв гэсэн зүйлтэй гарах хэрэгтэй. Тэрнээс биш тэр хүмүүсийг уурлуулчлаа гэд буруу шийдвэрүүдийг бол гаргаж болохгүй маа. Тэгээд зарим хүмүүс болохоор ихэвчлэн энэхүү одоо хэцүү байдлаас болоод тэр шийдвэрүүдийг гаргахаа болоод тэрийг ерөөхдөө ингээ зайлсхийх шаардлагатай байдаг тий. Тэрнээсээ болоод ерөөсөө таагүй тийм удаан хугацааны харилцаанд хүртэл ороод тэрнээсээ гарч чаддгүй ч юм уу. Эсвэл таагүй ажил дээр тэнцэнээсээ ингээ олон жил тэрэн дээр зовоод яваад байдаг ч юм уу тий. Ерөөд юу хийж юм гэхээр тэр босод хүмүүсийн хэлхээс юу гэж хэлхийш те бос хүмүүс шарах үзүүлчих гэдгээсээ болоод л энэ ингээд олон жил ингэж тийм зүйлүүдтэй ингээд байгаад байгаа юм л да. За тэгээд нэг арга нь болохоор энэ хүү сэтгэлийн хөдөлгөөний ийм давлгааг
давлгаан дээр ингээд сууж сураа гэж. Ерөөхдөө давлгааг сэтгэлийн хөдлөл гэдэг чинь ерөөхдөө цаана юу гэдэг вэ гэхээр ерөөхдөө давлгаа шиг нэг ингээд гарч ирээл нэг ингээд буугаал нэг гарч ирээл нэг буудаг. За тэгээд хэр давлгаанд нь яг тохируулаад би одоо сэтгэлийн хөдлөл гарч ирж байна те буцаагаад боллоо гэдэг. Энэ дээр нь ингээд одоо surfer тэ усан давлгаа унж сурч байгаа байхгүй юу. Тийм байлгаа гэж байна. Тэгэхээр мэдээж энэ хамгийн анхны гарсан жишээн дээр тэр залуу юу хийснийг мэдэхгүй, ямар шийдвэр гаргасныг мэдэхгүй. Гэхдээ тэр залуугийн хувьд бол шийдвэр нь бол гарцсан байгаа байхгүй юу. Ерхийдөө яагаад эцсийн шийдвэрээ хэлж чадахгүй байна вэ гэхлээр нөгөө хүмүүсээ гомдооч нь гэж удаад л хэлж чадахгүй. Гэхдээ сүултээ ингээд олон жилийн дараа магадгүй зөв шийдвэр гаргасан байна гэд хоёр талынх нь аав ээж нь ойлгох ч юм уу те. Тэр эмэгтэйн хувьд тэр аз жаргалгүй тэр гэрэлтэнд ороод удахын оронд харин энэ эрэгтэй хэрэг өөр шийдвэр гаргацсан байх юм бол хин эндээ сайн байх. Тийм бас боломжуудыг бас байна. Тэгэхээр олон жил энэ зүйлд бас аврах боломжтой байсан биш үү гэж энэ жишээгээрээ хэлж байгаа юм. За тэгээд анча буцаад ингээд базаад хэлэхэд болохоор бусад хүмүүсийн тий жоохон хөвчөг авирлж байгаа сэтгэлийн хөдөлгөөн бол хэрвээ та түүнийг ингээд асуудал болгоод өөртөө гаргаад авах юм бол та ямар ч тийм амьдралдаа өөрийгөө удирдах боломжгүй болно. Яг л бүх хүмүүс гомдж яадаг, бүх хүмүүс ууралж яадаг, тэдний төлөө хийх ямар нэгэн тийм тий тэдний төлөө та заавал ингэж хийх бол таны бол үр хариуцлага биш юм аа. Харин эсрэгээр нь тэр хүмүүсийг сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэх боломжийг олгоод тэр зүйлүүдийг хийлгүүлээд гэхдээ та энэ байдалд ч гэсэн яг зөв шийдвэрээ гаргаад өөрийнхөө амьдралыг заалаад явах шаардлагатай юм аа гэдэг энэ санааг хэлж байгаа юм аа. За тэгээ дараагийн хэсэгт нь болохоор бусдаа өөрийгөө харьцуулах зүйлийг одоо яаж зүгээр хийх ёстой юм бэ гэдэг талаар үлдэг. За амьдрал бол шудраг бус байдаг. Угаасаа тийм. Гэхдээ одоо энэ шудраг бус байдлаас болоод тий одоо бусдаа өөрийгөө харьцуулаад тэрийг ингээд өөртөө сөргөөр наах уу эсвэл энийг өөртөө эргээр ашиглах уу ашигтайгаар одоо эргүүлэх үү гэдэг бол танаас шалтгаалж байгаа юм л та. За юу болвол одоо бусдаа харьцуулахад ингээд сөрөг зүйл болчдөг вэ гэхээр жишээлбэл ингээд таны өөрчилж чадахгүй ингээд төрөлхийн зүйлүүд биш тий жишээлбэл угаасаа баяа айлд төрсэн хүнд тархах ч юм уу эсвэл угаасаа сайхан зүс царайтай болсон хүнд тархах ч юм уу. За эсвэл боломж болсон ингээд төрөлхийн л элбэг дэлбэг байсан тийм хүмүүст ингээд хүмүүстэй өөрийгөө харьцуулаад ингэх бол ерөөсөө танд сайн зүйл болохгүй. Яагаад гэвэл та нэг өөрчилж чадахгүй шүү дээ. Энэ өөрчилж чадахгүй зүйлдээ ингэж чаргууцалдаж энэс болоод өөрийгөө доош нь хийх би угаасаа ийм төрөөгүй, надад угаасаа ийм байхгүй гэх бол ямар ч асуудлыг шийдэхгүй эсрэгээр таны сэтгэл готролд оруулнаа. Сошиал медиа дээр болж байгаа одоо хүмүүсийн постны 70% нь бусдыг сэтгэл готролд оруулдаг, бусдыг өөрийнхөө талаар таагүй мэдрэмжийг төрүүлдэг гэдэг ч байгаа байхгүй. За тэгээд энэ сэтгэл готролд оруулах, тэгээ бусдаа өөрийгөө харьцуулах гэдэг зүйл чинь зүгээр л нэг жижигхэн сэтгэл зүйн өчүүхэн зүйл биш. Энэ бол ингээд хүний биед жинхнээсээ юм өвдөлт болж мэдрэгддэг, сэтгэл зүй ингээд дарамт болдог, эсвэл одоо хүний амьдралын олон талбарт бас ингээд нөлөөлөх гэдэг тийм зүйл байдаг. Энэ дээр зохиогч минь өөрийнхөө жишээг хуваалцаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг найзынхаа гэр зочсон юм байл та. Тэгээ найз нь ингээд гэрээ томсгоод засвар хийгээд бүр ингээ маш гоё болгоцсон. 4-5 жил зарцуулж бүр үнэхээр сайхан засаж төгчүүлсэн байсан. Тэгээд тэр засаж төгчүүлснийг нөхөртөө явж харж байхдаа ингээ зохиогч минь бүр ингээ атаархлаа барьж дийлэхгүй тухайн үед ингээл арай гэж энийгээл ингэсэн боловч дотроо энэ их мөнгийг эдгээр яаж болсон байна, юу хийжсэн байна гэдэг ч юм уу тийм бодлол эргэлдэжсэн. Тэгээд тэр гэрээс яваад гэрлүүгээ хайрч явахдаа бүр ингээ жоохон өвчг болоод эмоц сэтгэл зүгээ барьж чадахгүй нөхөртөө яагаад бид нар тэр хүмүүс шиг амьдарч чадахгүй байгаа энэ том байшинтай гоё байшинтай байж чадахгүй хүүхдүүдэд тэдний өгч байгаа шиг зүйлийг өгч чадахгүй байгаа чи ер нь ийм одоо рестораны бизнес хийх ёсгүй байсан арай мөнгө төгрөг орлого олж болох зүйл хийхгүй яасан юмас ингээл баах юм ирсэн. Тэгэхээр тэг зүгээр нэг найз нөхд хоорондын юм жижиг одоо нэг датаарах ч юм уу нэг харьцуулах ч юм уу тийм зүйл мэт боловч одоо ингээд хосуудын харилцаанд хүртэл ийм сөрөг үр дагавар авчрахаар ийм хор нөлөөтэй байгаад байгаа байхгүй. Бусдаа өөрийгөө харьцуулах гэдэг бол ийм хортой байж болдог. Эсвэргээрээ үнийг бас
өөртөө ашигтайгаар эргүүлж болдог, ашиглаж болдог. Хүний амьдралын 5% нь л төрөлхийн зүйлээс хамаардаг бол үлдсэн 95% нь ингээд өөрчилж болдог төрөлхийн биш те хүний хүчин чармаалтаас хамаарат ингээд өөрчилж болдог зүйлүүд байдгаа гэдгийг санах хэрэгтэй. Зохиогч маань бас нэг жишээ татдаг. Эдийг найз нь байсан байна. Interior designer гэдэг дотоод засал чимэглэл хийдэг хүн байсан. Тэгээ тэр хүн маань ингээд бизнесээ босгоод тэгээд Mel Robbins зохиогчоос зөвлөгөө аваад ингээд явдаг байсан. Тэгсэн чинь нэг өдөр найз нь ч юм уу танил нь те огт юм интерьер дизайны ажил хийж байгаагүй зүгээр өөрийнхөө гэрээг ингээд аягүй гой тохижуулчихгуудаа тэрнийхээ зураг хөргийг аваад нэг вебсайт хийгээд ингээд интерьер дизайнер боллоо би бизнесийнхаа гарааг эхэллээ гэд ингээд олон зарлсан. Тэгэнгүүт тэр Mel Robbins-ны найз нь интерьер дизайны олон жилийн туршлагатай хүн нь бүр ингээд амар уурлаад ирээд ярьсан гэж байгаа байхгүй. Энэ хүн одоо юу гэсэн үг юм бэ? Тэг зүгээр л ингээл өөрийнхөө гэрийг тохижуулаад нэг вебсайт хийснээр интерьер дизайнер болчихж байгаа мó энэ гэл айгүй уурсан. Тэгсэн чинь Mel Robbins тэр хүнд юу гэж зөвлөсөн бэ гэхээр энэ хүн чамаас юу ч булаагаагүй. Энэ хүний амжилт бол өөрийнх нь амжилт. Энэ хүн амжилттай явлаа гэд чи амжилтгүй явна гэсэн үг биш. Чамаас юу ч булаагаагүй. Харин нэг чухал хичээлийг чамд өгсөн байна. Сургамжийг чамд өгсөн байна. Тэрний юу вэ гэхээр гээд вебсайтаа гоё хийх хэрэгтэй байна. Энийг хүнд яаж хүргэх вэ гэдгийг чухал юм байна гэдэг сургамжийг өгöd байгааз гэд хэлсэн. Тэгэнгүүт ер нь ингээд сайн бодоод үзэх юм бол энэ уурлаад байгаа хүн маань шинэ вебсайтаа болсон шинээр одоо интерьер дизайнер болсон хүнд уурлаад байгаа биш өөртөө л уурлаад байгаа юм л да. Би энэ олон жил болж байхад вебсайтаа олигтойхоо хийчихгүй гэтэл ингээд тийм мэрэгжлийн бус хүн надаас мундаг вебсайтаа болчиход байна штэ гэд сэтгэлийн гүнд бол ингээд өөртөө уурлаад байгаа байхгүй юу? Атаархал гэдэг бол өөрлөгөө илүү чиглэсэн байдгаа. Хүн ингээд мэдсэрэн байж ич өөртөө шалтак тоочоод хийхгүй яваад байгаа зүйлээ бусдаас ингээд олж харахаараа ер нь бол цухалддаг, ууралдаг тий. Тэгээд өнгөц харах юм бол атаархаад нөгөө хүнд уурлаад байгаа мэт боловч өндөө бол өөртөө уурлж байгаа, өөртөө дургуун хүрч байгаа. Хүн болгонд нэг тийм зөвөн хүн байдаг шүү дээ тий. Анстаа зөвөн нэрээ энийг ингээ хийчихэж байгаа юм да гэд. Гэтэл тэр цагаан атаархал чинь яг үүндээ өөрлөгөө чиглэж байгаа. Ямар зөвөн байна би ч гэсэн хийж чадна штэ гэж дотроо бодож байгаа. Хэр тийм хүн эргэн тойронд чинь байх нь айгүй чухал. Тэгэхгүй бол тухтай бүстэй ингээл байгаа л те болж юм бүчийн гэл яваад идэг. Гэтэл тэнд нэг зөвөн бачка те ингээд чиний хийгээгүй зүйлийг хийж харуулна гэдэг бол чанд боломжийг харуулад байгаа байхгүй юу? Ингэж бас хийж болдог гэдгийг харуулад байгаа. Тэгэхээр тэр хүнд атаархаж, цухалдаж сэтгэл готролд орохоос илүүтэйгээр энэ хүн надад боломжийг харуулад байна. Яаж хийхийг харуулад байна. Миний багшин гэдэг байдлаар харах хэрэгтэй. Тэр хүнээс суралцаад өөрийнхөө дараагийн алхмаа хийх хэрэгтэй. Тэгээ хамгийн хэцүү зүйл бол ийм уйтгартай таагүй зүйлийг ингээд өдөр болгон хийж хүнд хүчээр зүйл байсан ч гэсэн те өдөр болгон ингээд үйлдэл хийх гэдэг чинь л хамгийн чухлаа. Тэрнээс биш ингээд өөртөө шалтак хилээл тэгсэн мөртлөө хийхгүй. Тийм байдал чинь ингээд олон хүнийг одоо амжилтанд хүрэхээс нь хойш нь татдаг. Тэгэхээр өөртөө шалтак хэлэхгүйгээр чи юу хийх вэ гэдгээ тэр хүнээс олж харлаа. Тийм бол дараагийн ээлжинд үйлдэл хийх хэрэгтэй. Өдөр болгон уйтгартай байсан ч хамаагүй, залхмаар байсан ч хамаагүй хийх ёстой зүйлийг цаг тухайд нь хийж хөдөлмөрлөх ёстой шүү, тууштай байх ёстой шүү гэдгийг энэ хэсгээрээ зохиогч минь зөвлөж байна. За тэгээд дараагийнх нь хэсэг рүү оръё. Номын дараагийн хэсэгт болохоор насанд хүрсэн хүмүүсийн хоорондоо одоо нөхөрлөл, найз нөхөрлийн тухай ярьдаг байгаа. Бичигдсэн байна. За мэдээж ингээд насанд хүрсний дараа шинээр хүмүүстэй найзалж нөхөрлөх яг нөгөө нэг бага 10 жилийн ашиг ч юм уу оюут үеийн ашиг тийм хэмжээний найзаг болоход яхахгүй үнэхээр хэцүү байдаг. Тэгээд мэдээж ялангуяа ингээд иш тишээ нүгээл холдоод явах ч юм уу нөгөө хамт нөхөрлөж ирсэн найзууд чинь өөр амьдралын хэм маягтай болох зэрэг болоод ирэнгүүт ихвчлэн нөгөө нэг том бас насанд хүрсэн хүмүүс харилт тийм нөгөө дотн найзууд болоод илүү ганцаардаж эхэлдэг гэсэн байна л да. Тэгэхээр энэ бол насанд хүрчээд ийм том болсон хүмүүсийн хоорондын найз нөхөрлийн харилцаа гэдэг бол бас хэцүү байдаг. Хэрвээ та ганцаардж байгаа юм шиг санагдах юм бол ер нь бол энэ та ганцаараа ийм зүйл биш юм гэж ном дээр хэлсэн байна. Бус хүмүүс ч гэсэн тохиолдог зүйл тий. Тэгэхээр яагаад энэ зүйл тохиолд юм бэ? Та ингээд 10 жилийн найз нөхөд эсвэл нэг коллеж одоо их сургууль сурч байсан найз нөхөд чинь л тэр үед бол ингээл амар их найзтай байнга л найзуудтайгаа явдаг гэсэн шүү дээ тий. Тэгэнгүүт насанд хүрээд ирэнгүүт чинь баг ланч идэх ч юм уу хамтдаа өдрийн хоол идэх хүртэл найз чинь хүртэл ингээд бүгдийн цаг зам таарахгүй тий.
эсвэл найзын гадаад дөр нүддэг ч юм уу ийм болж яах жишээ тий. За тэгвэл юу болсон бэ гэхээр бага байхад хүүхэд байхад бол ерөөхдөө бид нэр бүгдээрээ адилхан сургуульд явдаг, бүгдээрээ адилхандаа сонгон сургалтуудад суудаг. За тэгэл их сургуульд ороод ирэх үед бас хичээл нь хандаа цагийнх нь хуваар нь адилхан. Тэгэнгүүт ингээд автоматар бүгдээрээ хамтдаа юм хийгээд группээр юм хийгээд эхлэнгүүт найз олох тэр орчин нугасаа цаанаас шийдэдэд өгсөн маш амархан байдаг юм. За тэгмүүд ингээд 20 гаруй нас болоод их сургуулаа төгсөөд иш тийшээ нөгөө нэг өөрийнхөө зүйлийг хийгээд эхлэнгүүт зарим нь өөр хот руу нөгөө зарим нь өөр ажилдаа болно. За зарим нь бүр ингээд амьдралын хэв маягийн шал өөр болно те. За жишээлбэл эрт хүүхдтэй болдог ч юм уу, зарим нөгөө нэг синглэр ингээд яваад байдаг ч юм уу. Тэнгүүд нөгөө нэг 10 жил ч юм уу багтаа найзалдаг гэсэн найзууд чинь ингээд холдоод ирж байгаа юм л да. За тийм учраас ингээд яхаа аргагүй насан туршсан хүмүүсийн тэр анд нөхөрлийн холбоо гэдэг маань бас тийчээр авч яваад бас нэлээд хэцүү болдог юм байна. Энэ бол угаасаа үнэн бодит зүйл. За тэгвэл энэ чинь анд нөхөрлөл одоо friendship гэж байна. Найз нөхөрлийн холбоо байхад одоо 3 хүчин зүйл нөлөөлдгөө гэж хэлж байгаа юм. Нэг нь болохоор 3 тэм тулгын 3 чул байгаа юм л да. За тэр нь нэгдүгээрт нь болохоор хэр зэрэг ойрхон байх. За ойрхон байна гэдэг нь болохоор яаргүй биетээр ойрхон байхыг ярьж байгаа юм л да. Жишээлбэл та хотын нэг одоо газар таадад ажилтны ойрхон байна уу гэдэг юм те. Эсвэл бүр ингээд хоёр өөр улсад амьдарч гин үү те. Гэх мэтчлэн яг ингээд биеэрээ хэр зэрэг ойрхон байх нь л жаа. За хоёр дахь тулгуур нь болохоор яг амьдралын ямар үе шат. Ямар үе дээр байна вэ гэдэг нь бас нэлээд чухал болно. Тэгээд амьдралын тэр үе нь болохоор адилхан болоод ирэнгүүт илүү хоорондоо одоо найз нөхөрлөх одоо хоорондын адилхан зүйлүүд нэх болдог учраас илүү их тэр friendship найз нөхөрлөл нь болохоор уламжлалсан болж батчиж эхэлт юм байна. Тийм болохоор зарим нэгэн одоос хамгийн сайн найзууд ч юм уу багтаа сайн найз байж тэр нь болохоор амьдралын мөчлөг тэр үеийн өнгөд өгрөөд зөрөөд эхлэнгүүд ярих яриа ч юм уу сонирхчаа зүйл нь хүртэл ингээд зөрөөд эхэлдэг. Тэгэнгүүт бас ингээд нөгөө нэг найз нөхөрлийн холбоогоо авч яваад бас хэцүү болдог. Гэхдээ энэ нь болохоор сайн найз байха болно гэсэн үг огтхонч биш. Харин тухайн үед ингээд зөрчиж байгаа. Тэгээд нөгөө нэг буцаад нийлээд ирэнгүүт бас ингээд буцаад найзуудаа барах бүрэн боломжтой тий. За 3 дахь хамгийн тулгуур зүйл нь болохоор одоо энерги vibe гэдэг юм аа тий. Vibe таарч байна. Тэр нь юу гэхээр зарим хүмүүстэй ингээд гоё ярихаар ингээд аюугаа ингээд энерги таараад хамаг ингээд яриамаар өнгө гоё ингээл хамтдаа цагийг өнгөрөөцсөн гоё санагддаг. За зарим хүмүүст болохоор анханасаа ингээ хиг ёо гэд болдгоо шүү дээ тий. Тэр тэрийг хэлж байгаа. Тэгэхээр та нарын тэр найз нөхөрлж байгаа хүмүүс чинь таны энерги чинь таарч байна. Тэгээ гол нь болохоор эхэндээ таарч иж болно. Тэгээ сүүл рүүгээ энерги хүн болгоно нөгөө нэг амьдрал чинь ингээд бүх зүйлүүд өөрчлөгдөөд болж байгаа зүйлүүд нь таны амьдрал чинь хин байх вэ гэдэгт маш нөлөөлдөг учраас тэр зүйлүүд маань өөрчлөгдөөд эхлэнгүүд яванда тэр энерги гэдэг маань болохоор ерөөдөө өөр болоод эхэлдэг өөрчлөгддөг зүйлээ. Тийм болохоор хин нэгэн одоо өмнө нь ингээд аюугаа яриад хардаг байжгаад дахиад нэг ингээд жоохон уулзах байсан уусан чинь таархаа болцсон. За энэ одоо юу болчихоо гэхийнхээ оронд харин эсгээрээ let them тэр хүмүүс өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд одоо өөрчлөгдсөн байна. Тийм болохоор тэр энерги ингээд өөрчлөгдөж зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгээр нь бол хэлж байгаа юм. За ингээд ялангуяа том хүн болчоод ингээд найз нөхөрлөд ирэнгүүд заримдаа ингээд зарим найз нөхөрлөл бол ярангуй ингээд цагийн ирэхэнд холдоод явах тийм зүйлүүд тохиолддог. Тэгээ тэрэнд нь болохоор ерөөсө зөвхөн намайг л одоо хайжлаач гэдэг юм уу? Намайг одоо жижлээ гэж юм тэгээд найз нөхдөд гомдох ямар шаардлага байхгүй. Энэ бол угаас тохиолдог зүйлээ тий амьдрал ирэх гэсэн үг шүү дээ тий. Яг уу тодорхой хугацаанд холдож болно. Тэгээд буцаагаад буцаагаал ингээд найз нөхөд болох ирээдүйд тийм бас боломж байгаа. Тийм болохоор тэрийг битгий одоо ингээд холдсон найзуудынхаа одоо хойноос ингэж одоо юу гэдэг муу санах ч гэдэг юм уу. Тийм зүйл битгий гаргаарэ гэж ном дээр хэлж байгаа. Өөрөө номын зохиолч маань болохоор нэг удаа нөгөө нэг хамтдаа нийлдэг гэсэн нэг найзуудтайгаа байжгаад тэгээд нэг ингээд харсан чинь ерөөс тэд нар ингээд хоорондоо нийлээд байгааг харагдаад байсан. Тэр хэд нь болохоор айгүй ойрхон амьдардаг. Гэтэл
Өөрөө болохоор нэг бас нэг 10-аад минутын зайтай амьдардаг гэсэн юм байл. Нөгөө хүмүүс нь болохоор нэг гудамжинд амьдардаг гэсэн ба. Тэгэнгүүт нөгөө нэг дараа нь ингээ анзаарсан чинь тэр хэд ингээл хамтдаа нийлээд байдаг. Өөрөө нийлдэггүй. Тэгээ сүүл рүү ингээд амар гомдсон нэг хэсэг. Тэгэхдээ ингээд дахиад ингээ бодоод таарсан чинь нэг гудамжинд амьдардаг хүмүүс чинь байнга өдөр болгон тааралтай штэ тий. Тэгэл тааралт болгондоо ч юм хаяа автосны бодлоо таралцсан ч байдаг юм уу. Тэгэнгүүт манайд орж өнөөдөр хоол идэхүү гэд. Тэгэл тэгвэл за тийгээл шууд ингээд орчих. Тэрнээс 10 минутын зайтай хүнийг ингээд дуудаад төлөвлөөд их юм байхгүй. Тэд нэр бусад найзууд нь болохоор одоо хоол тэр хүнийг хүчээр тэр найз нөхөрлийн холбоонд гаргасан биш ингээд зүгээр байгаа нөхцөл байдал нь тийм болцсон. Тийм болохоор тэнцээ тэгэж одоо хор санах ч гэдэг юм уу намайг гаргачлаа гэж бодох бол ямар ч шаардлагагүй. Тэрийг бол жинхэнэ номынхаа хэлдгээр led them те тэд нар бол ингээд жоохон байдал нь өөрчлөгдсөн байна. Тэрнээсээ болоод ингээд явсан байна. Байгаар нь байдлах хүлээж авах хэрэгтэй. Хэрэв та үнэхээр тэнцэнэ тэр буцаад хөрөлтөө оролцъё гэж бодож байгаа юм бол та өөрөө бас үйлдэл гаргах шаардлагатай маа гэж энд бас ном дээр нэлж байгаа. За тэгвэл ингээд жишээлбэл номын зохиолч нь болохоор том болч одоо насан турш яаж штэ тий одоо 40 50 нас 50 гаруй настай болчоод шинэ хот руу нүүсэн юм байна л да. За тэгээд шинэ хот руу нүүгээд тэнд очсон чи ганцаараа айгүй ганцаарцсан. Найз нөхдийнх нь хүрээнд байхгүй холцсон байсан учраас айгүй хэцүү байсан. За тэгээд тэнцээ яаж одоо шинэ найз нөхөд өөрийнхөө тэр хүрээллийг бий болгосон тухай тий энэ дээр яаж номынхаа энэ хүү led them theory-го хэрэгсэн тухай энэ бичсэн байгаа юм л да. За тэгэхээр ерөөхдөө бол ингээд шинэ газар нүгээд огт цоош нь орчинд ороод ирэх юм бол ерөөсөөр ойролцоогоор нэг бүтэн жилийг өөртөө өгөх хэрэгтэй. Тэрний юу гэхээр тэр шинэ найз нөхдөд харилцаа толбоох өдөр болгонд гэсэн хамтдаа уулздаг ярьдаг сайхан найзуудыг бий болгоход бас хугацаа зарцуулдаг. Тэрнээс биш ороод шууд ингээд за би ганцаарчлаа гэдэг биш багаар эдгээр зүйлүүдийг алхам алхмаар хийх хэрэгтэй. За тэгээд хамгийн ихнийх нь зүйл болохоор өөрөөс эхэлж альва зүйлийг санаачлах. Эхлээд өөрийгөө танилцуулах тий. Жишээл сайн байна уу? Би энэ саяхан нүүж ирсэн юм а тий. Та энд тэр зурагт амьдарч байгаа юм ч гэдэг юм уу тий. Тэгээл ингээд өөрөөсөө бүх зүйлүүдийг гартаж эхлэх гэдэг маань болохоор хамгийн гол нь болж байгаа. За тэгээ шинээр энэ нөхөрлөл найз нөхөлийн холбоог биелүүлэхэд болохоор let me part би одоо миний хийх зүйл гэдэг маань болохоор хамгийн чухал болж ирнэ. Тэгээд энэ хэд хэдэн одоо санаа өгсөн болохоор жишээлбэл иш тийшээ ингээд явж явахдаа хүн танилцмаар ах юм бол одоо нөгөө хүмүүсийг магтах, таалагдсан зүйлүүдийн үнэнчээр хэлэх. Тэгээд be curious гэдэг болохоор асуулт асуух тэдгээр бусад хүмүүсийн тухай илүү их мэдхийг хүсэх. За тэгэл хүмүүст ингээд инээмсэглээд тэр хүмүүстэй сайн уу гэж мэдлэх за тэгээд эдгээр зүйлүүд хийхдээ нөгөө хүмүүсээс хариу үл нэхээгүй байдлаар хийх гих мэтчлэн одоо жижиг алхмуудыг өөрөөсөө эхэлж хийлэх. За тэгээ сүүл рүүгээ хин нэг нь хүмүүсээ танилцаад эхлэх юм сүүл рүүгээ өөрийнхөө тойрог хүрээллийг бий болгох community-г эхлүүлэх. За тэдгээр зүйл community хийлэгт нь юу болохоор бас мэдээж яг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хин ч нэгэн ирээл ингээд just чамтай найзуулъя гэвэн чиний ганцаардлаас гарах биш. Хэрэг та ганцаардж байгаа бол алхам бол өөрөөс чинь эхлэх хэрэгтэй. За тэгээд нэгдүгээр одоо эхний хэд хэдэн бас санаа хийж байгаа юм л да тойрог хүрээллийг бий болгоод жишээл өөрийнхөө сонирхтой зүйлийн тийм ивент юм уу групп байх юм бол тийш очих. Жишээл одоо CrossFit ч юм уу, gym явдаг ч юм уу, йога гэдэг одоо гүйдэг, алхдаг хүмүүсийн групп. Эсвэл хоол хийх дуртай бол хоол хийж удаа зураг зурдаг хүмүүс гэх мэт өөрийнхөө сонирхтой зүйлийн хүмүүсийн тийм хийж группийг олж тэднэр л нийлэх тий. За тэгээд тэр групп дотор байжгаад зарим хүмүүстэй аягүй гоё энерги таарад гоё найз юм шиг болоод ирэнгүүт тэдгээр хүмүүсээс бас тэгвэл энэ хичээлийн дараа бүгдээр явж кофе уух гэж гэдэг юм а тий. Тэр нөгөө хичээлийнхэн дараагийн шат руу наваачих. За тэгээд тэдгээр хүмүүсийнхээ бүр ингээд найз зөвшөө сайн болоод ирэх юм бол тэдгээр хүмүүстэй хамт нөгөө бүр группээс гадуур өөр зүйл хийх. Жишээл одоо бүгдээрээ группээр нэг найзтай болоод за тэрийг дуудаад чи бас найзуудтайгаа аваад ирэх бүгдээрээ концерт үзэж гэдэг юм уу тий. Энд чи юм болж байлаа ишээ авч гэдэг юм уу. Гэх мэтлэн өөрөөсөө санаачлах гаргах. Гэх мэтлэн байдлаар одоо шинэ найз нөхдүүдийг бих болгоомжтой. За тэгээд энэ хэсгийнх нь болохоор одоо гол одоо агуулгыг бацаад хэлэх юм бол ерхийдээ болохоор бага наснд хийдэг байсан
би болж ясан тэд нөхрөл гэдэг манахаар том хүн болоод ирэнгүүт насан туршид ирэнгүүт шал өөр байдлаар эхэлдэг. Тийм болохоор та ганцаардж яах юм бол тэр чинь бол та ганцаараа ганцаардж байгаа биш ээ. Ер нь бол хэцүү байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг ойрхон амьдрах тэгээд одоо амьдралын хий маяг таарч гинэ үү эсвэл энерги таарч гинэ гэдэг эдгээр гурван зүйл нь бэжэж ерөөхдөө сайн нөхцөл болдог. За тэгээд эдгээр цаашлаагаас шинэ найз нөхдийг одоо бий болгохын тулд өөрөөсөө илүү их санаачлахтай явах хэрэгтэй. Тэгээ хуучин найз нөхч заримдаа амьдралын үе шатны зөрөгч юм уу энерги нь өөрчлөгдөх гэх мэтчлэн өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ тэр нь бол ерөөсөө ингэж намайг одоо үрхрэнээс гаргачлаа гэж огтгонч бодож болохгүй. Энэ бол зөв байгаар нь хүлээж аваад тэгээд буцаал нөгөө чинь ингээд юмнууд нь таарад ирэхээр найзууд болдог. Тийм жамтай юм шүү гэж энэ бүлэгт нь тайлбарладаг байгаа. За тэгээд дараагийн хэсэгт нь болохоор хүмүүсийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг талаар зохиогчд маань аюул их хүмүүс ингэ захиапчд юм л да. Би яаж одоо хайртай хүнээ өөрчлөх вэ? Бусдыг өөрчлөх вэ? Мотивацжуулах вэ гэх юм уу те? Тэгэж их асуудаг. Тэгэнгүүт зохиогч маань шуутхан хэлж байгаа юм. Бусдыг өөрчлөх боломжгүй. Ялангуяа дарамтлж өөрчлөн гэдэг бол бүр эсрэг үр дүн авчирнаа. За хүн өөрчлөгдөхгүй байна гэдэг чинь ер нь бол тэр хүнд одоо залхуу байна гэдэг юм уу, өөрчлөгдөхийг хүсэхгүй байна гэсэн үг биш. Юу хийхээ мэдэхгүй байна гэсэн үг ч биш. Илүүтэйгээр өөртөө итгэлгүй, бэлэн биш, бүтлгүүtul яана гэсэн айц ч юм уу, эсвэл угаасаа тэр өөрчлөлтний хийх хэцүү зүйл л байгаад байгаа. Та бусдыг өөрчилж чадахгүй тэр хүн бэлэн болсон цагт тэр хүн л өөрөө өөрийгөө өөрчлөх боломжтой. За зохиогч манаас нэг найзын хаж шиг авч байгаа юм л да. Тэр найз нь ингээл нөхрөө эрүүл хоолдог, одоо дасгал хөдөлгөөн хийдэг болгочихгоо янз бүрээр үзэл дасгалын машин авч өгөөл, жим бүртгүүлээл, эрүүл хоол хийгээл, эмчтэй очиж уулзуулаад гэл янз бүрээр үздэг боловч юусоо үр дүнд хүрэхгүй. Тэгэл өөрөө цохолтаал тэр ихнэрэндээ тэгэл нөхрөө 9 шидээр хараагаал хэл амаар доромжлол ингээд байсан. Энэ бол ингээд ер нь л хийх хүмүүс тохиолддог зүйлээ. Хүн бусад хүнд ингээд дарамт учруулснараа, шахалт учруулснараа хизээч өөрчлөлтгүй маа. Энэний ард юу болж байгаа вэ гэхээр хүн ингээд нөгөө хүндээ чи ингэдэг гэж хэлнэ шүү дээ, тий. Тэгэнгүүт нөгөө хүн маань болохоор өөрийнхөө амьдралд эзэн болмоор нь шүү дээ, тий. Одоо хүн чи яахаар стрессдэг вэ гэхээр контрол алдахаар, тий. Юмыг удирдах чадгаа болохоор контрол алдахаар стрессдэг. Тэгэхээр ингээд өөрийнх нь амьдралыг заагаад бусад хүн чиний амьдралыг хүснээрээ болох гээд чамд ямар ч амьдралыг чинь контрол удирдах хэрэг байхгүй болчингууд цухалтнаа да. Тэгэхээр хинч тийм зүйл дуртай байхгүй, хинч бусдын иргэшил байхыг хүсэхгүй, мэдээж эсэргүүцнэ. За хоёрдугаарт хин нэгэн ирээл чи тэгээч ingээж эрүүл хооллооч одоо хөдөлгөөн хийгээч хин тэрийг мэдэхгүй байсан. Угаасаа мэдчихэл байгаа шүү дээ, тий. Тийм мэдээч юмыг хэлээд загнаад дарамтлаад байх нь бол маш тийм доромжлол мэт санагдана. Одоо чам руу дайрч байгаа юм шиг санагдана. Тэгээ дайруулан байж, доромжлуулан байж хүн бас үйлдэл хийхгүй шүү дээ. За эсвэл хүн өөрийгөө би бол онцгой гэж боддог. Одоо хичнээн те ингээд таргалах юм бол өвчин тусандаа гэж хэлсэн ч гэсэн би бол өөр шүү дээ. Би бол арай жоохон өөр физиологтой хүн байгаа ч гэх юм. Хүн бол өөрийгөө онцгой гэж боддог. Өөртөө юм шалтак тоочдог. Угаасаа өөрчлөлт хийх гэдэг чинь хүнээс ингээд тухгүй зүйлийг хүсдэг те. Тэгээ хүн чинь ингээд таашаал авчрах зүйлийг хийж ич тэр нь дадал хөвшил болдог. Таагүй зүйлийг хүн шууд ингээл үйлдэл хийгээл тэр тусмаа өдөр болгон хийгээл дадал хөвшил болох гэдэг бол угаасаа маш хэцүү байдаг. Эсвэл одоо алдчих вэ, бүтлгүүтчих вэ гэдэг шалтгаанаас болоод ч юм уу хүн бол ингээд бусдыг дарамт шахалт үзүүлсний зоргоор өөрчлөгдчихдэггүй байх нэ. Хүн хизээ өөрчлөгддөг вэ гэхээр тэр хүн өөрөө л за би одоо өстө өөрчлөгдөх юм байна. Өөрчлөгдөх ёстой юм байна. Би одоо өөртөө итгэж чинь миний хараад хүсэж байгаа зорилго бол тэнд байна. Өнөөдөр гэтэл би юм байна. Би одоо үйлдэл хийгээд зориглох тэр хүн өөрөө л бэлэн болсон цагтаа өөрчлөлт хийнэ. Тэрнээс биш хин нэгэн өөр хүний дарамт шахалтаар хизээч тэр өөрчлөлт бий болохгүй. За тэгээд одоо мотивацийг хэрхэн бий болох вэ гэд асуусан шүү дээ, тийм. Мотивац чинь тийм одоо мотивац гараад иргээл гарчдаг зүйл биш. Хэрвээ мотивац тэгэж хурдан бий болдог байсан бол дэлхий дээр бүх хүн л баян амжилттай, бүх хүн л өстой мундаг six packтэй, тийм, мундаг бие хаатай байгаа шүү дээ. Гэтэл мотивац чинь тийм зүйл биш байдаг болохоор
Тэгээ ялангуяа бусад хүнд тэр мотивацийг бий болгоно гэдэг бол бүр сансны зоргоор байдаггүй зүйл юм аа гэж эхлээд байгаа юм. За тэгээд бусдыг ингэж дарамт шахалт үзүүлж авах үедээ бас хамгийн их хохирдог зүйл бол тэр хүмүүсийн хооронд харилцаа байгаад байгаа юм тий. Тэр хооронд харилцаа нь бол ингээд нэг нь нөгөөдөө би чамайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Чи өөрчлөгдөх ёстой гэдэг тийм харилцаа байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо эрүүл харилцаа гэдэг бол нэг нэгээ байгаагаар нь ойлгож хүлээн зөвшөөрсөн тийм харилцаа байдаг. Таны хувьд үнэхээр харилцаа нь чухал байгаа бол хизээч бусдыг дарамтлж шахалт үзүүлэх хэрэггүй. Тэр хүн тантай байгаадаа хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй мэд тийм мэдрэмж авах хэрэгтэй. Одоо өөрчлөлмөр байгаа тий зүйлс таны хайртай хүнд ч юм уу ойр дотны хүнд байсан ч гэсэн та тэрийг байгаагаар л байлгахаас өөр арга байхгүй. Сансныхаа зургаар өөрчлөлийгээд өөрчлөх боломж байхгүй. За тэгвэл бусад хүнийг ерөөсөө одоо өөрчлөх боломжгүй бол яах боломжтой юм бэ гэхээр нөлөөлөх боломжтой гинэ. Нөлөөлөх боломжтой. Хүмүүс ямар үед өөрчлөгддөг вэ гэхээр бусдаас үлгэр дуурайл авахаараа хамгийн их өөрчлөгдөх магадлал байдаг гэж байна. Ямар үлгэр дуурайл вэ гэхээр бусад хүн ингээл нэг зүйлийг айгүй кайфтай хийгээд л айгүй амархнаар хийгээд л айгүй сэтгэл ханамжтайгаар хийгээд л ингээд өөрчлөлт харагдаал юм уу те. Тэгээд байх юм бол хүн тэрийг олон дахин хараад тахаар санамсаргүй тархиараа энэ болох юм байна, ажиллах юм байна, би ч гэсэн хийгээд үзье гэд үйлдэл хийх амархан болчдөг гинэ. За жишээлбэл ингээд ажлыг чинь нэг хүн өдрийн хоол идчихэл өдөр болгон 20-30 минут гадаа гарч алхаж ирээл тэгэл орж ирээстэй амар ирч хүчтэй энергитэй ажлыг умалцуулаад гүүх ямар сайхан байгаа, ямар гоё мэдрэмж төрүүлж байгаа, гадаа алхах ямар гоё байгаа талаар ингээл яриад байвал та тэрийг олон татамжтай сонссны дараа за би ч гэсэн чамтай зүггүй гэж хэлнэ дээ. Тэгэх бол маш амархан. Тэгэхээр хүн тийм байдлаар бусдаас ингээд бусдын хийж байгаа зүйлийг үйлдэлийг хараад үлгэр дуурайл авснараа өөрчлөгдөх нь илүү одоо боломжтой байдаг юм байна. Тэгэхээр таны зүгээс тэ бусдад нөлөөлөхийн тулд 3 зүйлийг хийх боломжтой гинэ. Нэг нь болохоор ABC loop гэдэг нэрлэж байгаа юм л та. A гэдэг нь apologize and ask гэж байгаа байхгүй юу? За юу гэсэн үг вэ гэхээр за хэрвээ та хин нэг ингээд өөрчлөгд ингэдэг гэд дарамт шахалт үзүүлж исэн бол тэрнээсээ уучлалгүйгаа за уучлаарай би чамд ингээд таагүй мэдрэмж төрүүлж исэн бол чамд юу болоод байгааг би хизээж асууж байгаагүй юм байна штэ. Чамд юу хэцүү байна? Ямар мэдрэмж төрж ийн гэд ингээд асуухаас эхэлнэ. Тэгээд энэ асуултынхаа үед хизээч ингээд өөрийнхөө санаа бодлыг хэлэх шаардлага байхгүй. Эсвэл ямар нэгэн шүүмжилсэн өнгө аястай асуултууд асууж болохгүй. Таны энэ ярианы зорилго ерөөсөө л тэр хүнийг ойлгох зорилготой. Дээрэс нь тэр хүнд чи юу хүсэж байгаа вэ? Юу хийхийг зориод байгаа вэ? Гэтэл өнөөдөр хаана байгаа вэ гэдгийг нь баг багаар яриулах явцдаа ингээд ухааруулах зорилготой. Чанд бүх зүйлээ ярихгүй гэж болно. Гэхдээ ингэж асуултанд хариулах явцдаа тэр хүн дотроо ингээд таагүй тухгүй мэдрэмж төрж байгаа. Би чинь нэрээ ингээд хүсэж байгаа, зориод байгаа зүйл минь тэнд боловч би өөрөө энд яваад ийштэй гэдгээ тэр мэдэрхэн л айгүй чухал байгаад байгаа. Тэгэхээр ингэж маш сайн асуух, ярилцах хэрэгтэй. Тэгээд дахин хэлсэнчлэн та өөрийнхөө бодлыг өөрийнхөө юу мэдэрч байгааг ярих ямар ч шаардлага байхгүй, шүүмжлэх ямар ч шаардлага байхгүй. Эрүүл харилцаа бол тэр хүнийг ойлгохыг хичээх, тэр хүнтэй хамт байгаа, хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг мэдрүүлэх тэндээс эхэлнэ. Хүн ингээд бусдад хайрлагдсан, дэмжигдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авчих юм бол өөрчлөгдөхөд аюу амархан байдаг гэж. За хоёр дахь алхам маань B тэ ABC loop гэдэг юм. B нь болохоор back off. Юу гэсэн үг вэ гэхээр за тэр ярилцлага хийцэн, яриагаа хийцэн тэ нэг гүн гүнзгий яриагаа хийчихэнгүүтээ нэг хэсэгтээ та ажиглах хэрэгтэй. За ажиглаж явах явцдаа болохоор нэг олон юм ярилгүйгээр илүүтэй үйлдэлээрээ л үлгэр дуурайл болохыг хичээ. Үйлдэлээрээ л одоо тэр хүнээс хүсэж байгаа зүйлээ ингээд үлгэрлж ямар амархан ямар кайфтай хийж болох вэ гэдгийг харуул. За тэгээд хамгийн сүүлийнх нь алхам буюу C celebrate гэж байгаа байхгүй. Тэр хүндээ жижигэн ч гэсэн ахиц гараа жижигэн ч гэсэн хичээл зүтгэл үнэртэх юм бол тэрийг нь ажигласан дээрээ сайшааж магтаарай. За тэгээд үргэлжлүүлээл сайн үлгэр дуурайллыг үзүүлээд явах хэрэгтэй гэдэг ч юм. За тэгээд 3 сар гүн гүнзгий яриаг хийж үзээл ажиглаал тий ингээл эерэг өөрчлөлтүүдийг нь магтаал тэгсэн ч гэсэн ингээл ер нь бол өөрчлөлт гарахгүй ингээд бах байдгаараа нөгөө хүн маань байгаад байвал та ингээд бодох хэрэгтэй. За энэ хүн өөрчлөгдөхгүй байсан ч гэсэн
би энэ хүнтэй харилцаагаа авч үлдмээр байгаа юу? Эсвэл энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй, энэ өөрчлөгдөхгүй бол би одоо энэ харилцаагаа дуусгах гэдэг дээрээ тулцсан байна уу гэдгээ нэг өөрөөсөө асуух хэрэгтэй. За хэрвээ энэ харилцаа танд маш чухал, энэ харилцаагаа үргэлжлүүлмээр байгаа бол энэ хүн өөрчлөгдөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд дахиж энэ талаар бодож стрессдэх, энэ хүнийг өөрчлөе гэсэн хүчин чармайлт гаргах энэ тэргээ болох хэрэгтэй. Хэрвээ одоо өөрчлөгдөхгүй л бол та үнэхээр амьдрч чадахгүй, хамт байж чадахгүй, харилцаанд байж чадахгүй тий, ямар ч харилцаа байж болно, нөхөрлөл, хайр дурлал одоо юу гэдгийг тий, тийм бол та зайгаа авах хэрэгтэй гэдэг ийм алхмыг хийгээрэй гэж зөвлөж байгаа юм. Янз бүрийн одоо донтолтой шүү дээ тий, хортой ийм үйлдэл хийдэг ийм хүмүүс байна шүү дээ тий, ойр дотных нь хүмүүс донд ч юм уу. За энэ тохиолдолд гэр бүл, найз нөхөд бол ямар алдаа хийчих гээд байдгүй гэхээр тэр хүнийг ингээд асуудлыг нь өмнөр нь орж цэгцлэх гээд, шийдэх гээд ингээд хитрхи аврах байр суурьнд байгаад идэм юм л та. Энэ маань тэр хүнд ерөөсөө тус болохоос ус болж байгаа. Яагаад гэхээр тэр хүн л өөрөө шийдэж, тэр хүн л одоо өөрийнхөө хортой зуршлынхаа үр дагаврыг өвдөлт болгож мэдэрч, за би өөрчлөгдөх ёстой юм байна гэж тэр ёроолдоо бууж, тэрийгэ мэдэрч те өөрчлөгдөхгүй бол та ингээл өвчин амдагч хийж байгаа юм шиг асуудлыг ингээл цэгцлээ цэвэрлээд байвал тэр хүн хизээч өөрчлөгдөе гэж бодохгүй, сургамжаа авахгүй, асуудал улам гүнзгийр нь улмал томорно. Таны хайртай хүн байж болно. Гэтэ хайрлна гэдэг бол өмнөр нь орж асуудлыг шийдэхийн нэр бишээ. Тэр хүнд аль болох асуудалтайгаа нүүр тулахт нь одоо туслаарай гэж хэлж байгаа юм. За бас нэг чухал зүйл болохоор одоо хүмүүсийг эдийн засаг мөнгө санхүүгээр дэмжих тал дээр бас та нэлээд хариуцлагатай байх хэрэгтэй. Том болсон хүүхдээ ингээл те ажил хийхгүй байсан ч гэсэн мөнгөөр тэтгэл хэвэл тэр хүүхд жишээлбэл улмал ажил хийдгүү, залах уу, өөртөө хариуцлагагүй тийм иргэн болно шүү дээ. Тэгэхээр таны өгч байгаа тэр мөнгө санхүүгийн дэмжлэгч нь нөхцөлтэй байх ёстой. Та тэр хүнд нөхцөлгүйгээр хайртай байж болно. Гэхдээ таны мөнгө санхүү, материаллык хангамж бол тодорхой нөхцөл тавихгүй бол болохгүй. Угаасаа л хүн нийгэмд тодорхой нөхцөлтэйгээр л одоо банкнаас жишээлбэл мөнгө зээлдэг ч юм уу тий. Тэтгэлэг авлаа гэхэд дүн нь сайн байх ёстой ч гэдэг юм. Угаасаа л тийм нийгэм амьдардаг штэ. Тэгэхээр том болсон хүнийг мөнгө санхүү, эдийн засгаар ингээд материаллык зүйлээр дэмжих гэж байгаа бол яг л бусад гурдагч этгээдүүдийн адил тэр хүнд тодорхой хэмжээнд үүрэг хариуцлагыг нь оногдуулж нөхцөлтэйгээр тэр санхүү дэмжлэгээ үзүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхээр ингээд маш одоо хатуу байгаа юм шиг сонсогдож болно л доо. Тэг ингээд нөхцөл тавиал одоо хайртай хүмүүсээ дэмжихгүй гэдэг байгаа мó гэхээр үгүй дэмжнэ. Тэр маш сайн ярилцагч байж болно. Тэр хүнийг ойлгож ин гэдэг дэмжиж ин гэдэг мэдрэмжийг төрүүлэх үг үйлдэлийн дэмжлэг хийж болно. Эсвэл одоо тэр хүнд үнэхээр мэрэгжлийн хүний тусламж хэрэгтэй байл тэр мэрэгжлийн хүмүүсийг нь олж тэр зүйлд нь явуулдаг болж болно тэг гэх мэтчлэн. За эсвэл одоо үнэхээр тэр хүн аюултай нөхцөл байдалд орсон ч юм уу тэг эрүүл мэндийн хувьд маш хэцүү нөхцөл байдалд орсон ч юм мэдээч хэрэг тийм нөхцөл байдалд бол тий та одоо урдуур нь орж асуудлыг шийдэхгүй гэд хойш суугаад ээж болохгүй шүү дээ. Тэр тохиолдолд бол энэ теорем үйлчлэхгүй та бол ингээд тэр хүний бүх боломж нөхцлөөрөө дэмжихгүй бол болохгүй. Хүнийг ер нь бол ингээд дэмжиж байгаа сэтгэлээрээ бүх боломж нөөц бололцоогоороо ингээд тусалж байгаа тохиолдолд та бас хариу нэхэж болохгүй. Танд баярлалаа гэж хэлхийг хүлээж болохгүй. Би хайртай хүндээ тусалж гин чадах бүхнээрээ ингээд дэмжиж гин хайрлагцсан дэмжигдсэн мэдрэмж төрүүлж гин гэдгээрээ та өөрөө өөртөө сэтгэл ханамж авахын тулд өөрөө өөрийнхөө амьдралыг утгуурчтай байлгахын тулд энийг хийж байгаа болохоос биш бусдаас хариу тус баярлалаа талархлаа гэдэг зүйлийг сонсох гэж ч юм уу тэрийг харах гэж хийж байгаа биш гэдгээ дахиж өөртөө сануулах хэрэгтэй гэдэг чинь хүн бол ингээд бусдаар хайрлагдсан, ойлгогдсон, хүлээн зөвшөөрөгдсөн тийм мэдрэмжтэй байхад өөрчлөлтийг хийхэд харьцангуй амархан болдгоо. Тэгэхээр тийм мэдрэмжийг төрүүлэнгээ бас аль болох хэрэгэн тойронд нь өөрчлөлтийг хийх үлгэр дуурайлалтай, тийм хүрээлэлтэй байлгаад тэрийг бас өөрөөрөө үлгэрлээд явбал таны хайртай хүмүүс дээр өөрчлөлт гарахад харьцангуй амар байх болно. Тэрнээс биш яг таны бодсноор хүн бол өөрчлөгдөн гэж байхгүй. Тэгээд өөрчлөгдөхгүй байх ч бас бүрэн боломжтой. Та тэр тохиолдолд бас байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд харилцаагаа авч үлдэхгүй эсвэл одоо үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй бол харилцаагаа жоохон хөндөрүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй шүү гэж хэлээд энэ бүлэг мэнд дуусч байгаа юм аа.
За ингээд номынхаа хамгийн сүүлийн бүлгээр харъя. Энэ болохоор хайр сэтгэл, романтик хайр сэтгэлийн тухай ярьдаг байгаа. Энэ дээр болохоор та өөрийнхөө яг хүртэх эрхтэй тэрхүү хайрыг хүлээж авч чадж байна уу? Тэрийг байж гэнэ үү гэдгийг тухай ярих болно. За тэгээ эхлээд хайр сэтгэл эхлэхээс өмнө мэдээж болцоох, үерхэх, за тэгээ цаашлаад урт хугацааны харилцаанд орох. За тэгээд энэхүү харилцаагаа хэрхэн цааш нь авч явах уу? За тэгээд энэхүү харилцаанаас болоод одоо зүрх шахалтуулсан тий салах тохиолдлууд гарна. За тэгээд цаашлаад хамгийн сүүлд нь болохоор энэхүү хайр гэдэг зүйл болохоор та өөрийнхөө тэр хүссэн тэрхүү хайрыг бүрэн эдлэх эрхтэй юм шүү гэдэг зүйлээр одоо концептуудыг ярих болно. За ер нь бол ингээд хамгийн ихэндээ ингээд ярангуут нь хайрыг олох гэдэг чинь болохоор би хүмүүс хвчлэн залуучууд ч юм уу одоо ямар ч насны хүмүүс ч болно шүү дээ. Хайрыг олгож байгаа хүмүүс хвчлэн нэг болцож эхэлнэ шүү дээ тий. Тэгээд тэгэнгүүт одоо болцох гэдэг зүйл маань болохоор ерөнхийдөө орчин үед нийлэх хэцүү зүйл болсон. Я харахгүй нэг аппликейшн тий апаар их болцдог болсон. Эсвэл дээр шиг шууд ингээд танилцуулаад болцох нь бас багассан тийм зүйлүүд гарагдаж байгаа тий. За ялангуяа Америкт бол app тэр болцох их маш их болсон. Тэгээд болцоондоо явах болгонд л ингээл нэг яа энэ хүмүүсийг одоо яаж аргалаад надад өөртөө сайн болох гэж тийм баг ингээл нэг дүрмтэй болсон те. За ингүүл ингэдэг те. Тэгээд эхлэнгүүд ингээд баг болцох гэдэг зүйл маань болохоор тоглоом шиг болоод эхэлж байгаа юм л да. Эсрэгээр харин болцох гэдэг зүйл маань болохоор ийм хин нэг хожих тэр тоглоом байх ёсгүй маа. Харин болохоор энэ болохоор өөртөө тохирсон үнийг хайх хэрэгтэй тийм зүйл байх хэрэгтэй байтал юм нэг тоглоом шиг болоод эхэлж байгаа. Тэнгүүд ингээд болцох гэдэг зүйл нь тийм гой зүйл мэдрэмж хинч нэг амар олон болцоонд явал нэг найз залуу юм уу найз охин олоход амар дургу халсан байдаг тий. За тэгээд бас нэг энэ дээр нэг алдаа гаргаж байгаа хүмүүс их зүйл нь болохоор болцоонд явахтаа болохоор тэр миний надад орсон ганцхан хүнийг л хай гэдэг тийм тий the one тий надад тохирсон тэр нэг ганц хүнийг л өстой ганц охин байна ганц залуу тэрийг л олъё гэдэг тийм хандлагатаар хандангууд нөгөө нэг болцоонд явах гэдэг нь маш хэцүү бол дейтинг гэдэг маань тий хэцүүлчихэж байгаа. Эсвэргээрээ харин том зургаар харах юм бол болцоонд явна гэдэг чинь болохоор та өөрийгөө юунд дуртай юунд дургу ямар хүнтэй таардаг ямар хүнтэй таардаггүй гэдгийг мэдэж аваад тэг түүнээс олд болоод өөртөө тохирсон тэр том зургаар харсан надтай миний амьдралыг бүтэн бүтээлт тэр хүнийг олоход өөрийгөө ойлгох гэдэг талаас нь илүү болцоог харж хийвэл зүгээрээ. Тэр өөрөөр болцоо гэдэг нь болохоор нэг хүнийг ойлгох биш харин тэр өөрийгөө ойлгох гэдэг талаас нь хэлж байгаа юм л да. За тэгэнгүүт тэр дүнцгөөс нь ингээд хараад эхлэнгүүд энэ номын нэг let them гэдэг нь болохоор болчих айгу амархан хэрэглэхэд амархан болчих жаа. Та болохоор тэрний ганцхан хүнийг хайгаагүй шүү дээ. Хэрвээ таад ингээд нэг хүнтэй дээдлсэн чинь чамаа гөөсдөг ч юм уу те. Мессенжер хариучихгүй ганц хоёр уулзчаад ингээд таг алга болдог ч юм уу. Тэнгүүд тэгвэл тэр чигээр нь хайх хэрэгтэй те. Яагаад гэх юм бол энэ хүн болохгүй мэн гэдээ ойлгох ч өөрийгөө те. Харин оронд нь би өөрөө харин дараагийнхаа хүнтэй уулзъя гэд нэг ямар ч одоо гомдсон сэтгэл ч гэдэг юм уу тийм зүйл байхгүйгээр маш ингээд айгүй амархан дараагийнхны ингээд ороо авчиж байгаа юм л да. Учир нь юм бол таны гол зорилго юм болохоор тэр нэг хүнийг ойлгох биш харин өөрийгөө ойлгох. Ийм хүн байвал ингэдэм байна, тийм үйл ингэдэм байна гэж өөрийгөө ойлгох учраас энэ хүү зүйлийг болохоор ойлгоход амар болчихж байгаа. За эдгээр зүйлүүдийг одоо болзоонд хэрч та нэг зүйл хийснээр ном дээр гоё гарч ирсэн болохоор одоо хэлж байгаа зүйлийг нь биш тэг хийж байгаа үйлдэлийг нь маш анхаарах хэрэгтэй. Нэг юм хэлээд байдаг үйлдэл үг хоёр нь зөрдөг хүмүүс байдаг шүү дээ. За тэгэнгүүт тэн дээр үйлдэлийг нь хамгийн анхаарна тий. Би ч юмдаа амар таалагдж байна шүү дээ. Хоёул уулзъя гэж дараа нь тий 2-3 хоног ч юм уу ингээд бүр алга болчихсон тий. Тэгээд нөгөө тэгэхээр чинь хэлсэн үгийн шал өөр үйлдэл нь шал өөр тий. Тэхийн учраас тэрийг нь анхаарах хэрэгтэй. За тэгээд ингээд ямар нэг ингээл мэдээж ингээд сингл ганц биеэр яваад хахаар хинтэй ч хамаагүй болцоод энтэй ч хамаагүй ингээд харилцаа үүсгэмээр санагдчих магадгүй. Гэхдээ ингээд нөгөө нэг хүн чинь хамгийн болцож байгаа эрэгтэй өвний эмэгтэй хүн чинь таныг хэр зэрэг хүндэлж байна тий танд ямар хандлага гаргаж байна гэдгээс анхаарах хэрэгтэй. Тэгээд ингээд заримдаа ингээд нөгөө болцоод нэг хүн айгүй их таалагдаад өөстө хамаагүй би зүгээр болно гэж бодож ин гэдэг юм уу те. Тэгээд явчихж магадгүй. Тэгэнгүүт тэнчэнээс одоо энийг болохоор daring fog гэж юм л да болцооны одоо манан дунд орцсон тэгэд юм ингээ харагдах байлцсан. Тийм үедээ өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ гэхлээр хэрвээ миний хамгийн сайн найз ийм хүнтэй болцож исэн бол би тэр найзад юу гэж хэлэх байсан бэ гэд асууад үз. Тэгэхээр тэр найзыг чи хүндэлж гин үү?
тэрийн ийм одоо хандлагыг авахд deserve хийх мөн үү гэх юм те. Тэгээд хараад үзье. За тэгээд болж байгаа хүн чинь бас ингээд mixed те тийм мэдээ сигналууд өгөөд хамбал тэр бол чамайг бол ерөөс таалагдахгүй гэсэн үг. Ерөөс шударгаар хэлчихье гэж байгаа байхгүй. Тийм хэрвээ хоёулаа хоорондоо таараад биендээ сайн байсан бол mixed signal гэж ерөөсөй байхгүй. Mixed signal өгөөд хамбалт ч уусаа хотлоо байна. Тэнцээс хаяад ладим нөгөөдөө хаях хэрэгтэй гэж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл өөртөөгөө айгүй хүнэнч байгаа хэрэгтэй тий. Өөрийгөө цагийг хүндэл, өөрийнхөө тэр юунд дуртай байгааг хүндэл хэрэгтэй. За тэгээд гэдэг чинь нөгөө талаасаа нөгөө хүний доош нь огтхон ч үг биш. Харин нөгөө хүний ийм хүн юм байна гэд байгаар нь орхиод харин өөрийгөө хүндлээд, өөрийнхөө цагийг хүндлээд өөрийнхөө алхмыг хийх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна. Тэгэхээр ингээд ямар нэгэн харилцаа амжилттай болоход бол мэдээж хоёр талын хичээл зүтгэл, хоёр талын хоёр биенийгээ хүндлэх, хоёр талаасаа ирсэн тэр сэтгэлийн харилцаа гэдэг бол маш чухал. Тэгэхээр нэг нь байхгүй байх юм бол ерөөхдөө move on буюу одоо та шийдвэр гаргаад за болио гэдээ явах хэрэгтэй. Мэдээж таны сэтгэл чинь бол маш хэцүү байна. Аюу таалагдж байгаа хүн чинь таныг сонгохгүй байх магадлалтай. Тэгээд тийм зүйлүүд мэдээж тохиолдно. Гэхдээ тэр бол зүгээр. Энэ бол ингээд цаашаахан дараачихын шат руу орох хэрэгтэй юм гэж тайлбарлаж байгаа юм. За тэгвэл дараагийн шат руу ороход яадаг вэ? Тэ? Дараагийн одоо нэг хэсэг үерх чинь тий. Тэгвэл дараагийн шат руу ороход юу хэрэгтэй вэ? За тэрнээс өмнө болохоор та ингээд арай тийм буруу хүмүүстэй бас үерхэд байгаа юм биш үү? Байнга тий. Дандаа л ингээд айгүй олон хүмүүстэй ингээд болцоонд яваал гэдэг. Тэгээд нөгөөд нь бол ерөөс ингээд дараагийн шат руу орохгүй хүмүүс гэж болно шүү дээ тий. Тэгэнгүүт тэнцээ байнга тэгээд ах юм бол танд асуудал байгаа юм биш үү гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Та ингээл дандаа л ингээл амар плейбойудтай өрхтэй ч юм уу нэг амар одоо юу гэдэг коммитмент хийх тий одоо урт хугацаанд амлалт өгсөн харилцаанд орох сонирхолгүй эмэгтэйч байдаг эрэгтэй ч юм уу. Тэгэл ингээл баян солиодох юм бол танд асуудал байгаа юм шүү гэдгийг бас анхаарч хэрэгтэй юм л да. Дандаа тэгээд ах юм бол баг сэтгэл зүйчтэй уулзахад ч бас зүгээрээ гэж байгаа. Яа гэх юм бол тэр юу болж байна гэхэлэр зарим хүмүүс болохоор ингэж хойноос нь хөөцөлдөх дуртай байдаг. Урт тийм одоо урт хугацааны харилцаанд те доктортой тийм харилцаанд орохоо оронд болохгүй тэр зүйлүүдийг нь хойноос нь хөөцөлдөх айгу дуртай байдаг. Хэрэг та тэр байх юм бол угаасаа хичнээн олон хүнтэй үерхэд ч хичнээн олон хүнтэй болцоод ч тэр урт хугацааны доктортой харилцаанд угаасаа хайрцагын харилцаанд орохгүй. Яг гэвэл ингээл байнга давтагдал яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгснийхээ оронд яагаад тэгээд байгаагаа өөрийгөө эхлээд ойлгочоод төр зураг пауз аваад тэг нэг жил ч юм уу төр зураг ойлгоод өөрийгөө ойлгочоод тэгснийхаа дараа яг одоо харилцаанд одоо яг орж эхэл би бэлэн боллоо гэснийхаа дараа хүнтэй ерөөхдөө чиглэл зүгээрээ гэж бас зөвсөн байна. За тэгээд ингээд хэрвээ ингээд болзоо нь ингээд амжилттай яваад дараажийнхаа шатанд руу орох юм бол тэр яриагаа болохоро яг өөрийнхөө юу хүсэж байгаа юу энд их чухал вэ гэдгийг бодоод нөгөө хүнтэйгээ тэр найз охинтойгоо яг чухал үнэнчээр тэгээ нээлттэй байдлаар ярих хэрэгтэй. Гол нь болохоор энд юу гэж юм гэхлээр тэр нүуний дэги бас өмнө бүлгүүдтэй ярьж ирсэн. ABC loop гэж байсан шүү дээ. Тэрийг ашиглаад бас ярих хэрэгтэй. Энд чи болохоор өөрийнхөө цаг, энерги хүндэлж байгаа гэдгээ хамгийн эхлээд хэлэх хэрэгтэй. За тэгээд гол нь дараагийн шатанд орж ийнө гэдгийг нь үнэнчээр асууна. За тэгээд мэдээж тэнцээ болох нөгөө хүнийгаа би ч гэсэн чамд хайртай дуртай хойлоостой явъя гэдэг утгаараа биш. Нөгөө хүнийгаа бас их хүндэлэх хэрэгтэй. Өөрийнхөө байдлыг хэлнэ те. Би одоо бэлэн байна. Дараагийн шат руу ороход. За би бол өөрийнхөө цаг, энерги маш хүндэлж байгаа хүн. Би бас чиний цаг, энерги хүндэлж байна. Хэрвээ чи дараагийн шатанд ороход бэлэн байвал гэж орохгүй гэх юм бол хоёлоо бэлий те. Хинхнийхэн цаг, энерги хэмнээ гэд байгаа байдлаар нэг чинь болохоор шахахгүй байгаа байхгүй юу? Ингээд юугээрээ нөгөө хүндээ боломжийг олгож хэлэх одоо сонгох боломжийг олгож байгаа гэсэн үг. Ийм байдлаар маш үнэнчээр нээлттэй байдлаар энэ яриагаа ярих хэрэгтэй. Энэ яриаг бол ингээл зүгээр нэг утсаар ч юм уу эсвэл текст мессежээр ярьдаг яриа биш. Харин ингээд доктортой сууж агаад нүднүүдээ харж агаад ярьдаг яриа. За тэгээ тэр ситуац дээр чинь нөгөө хүн таныг хүнэлж гинэ үгүй гэдэг чинь угаасаа мэддэгдээ дэрнэ. За тэгээд буцаагаал нөгөө нэг номныхоо дүрмээр
лед дэм тэр хүнийхээ шийдвэрийг үнэлээд сонгохгүй байж магадгүй шүү дээ. Сонгохгүй байх юм бол за сонгоогүй гэж явуулах хэрэгтэй. Одоо сонгох юм бол дараагийн харилцаанд орлоо гэсэн үг. За тэгээд урт хугацааны харилцаанд орсон. За тэгээд тэгэнгүүт чинь болохоор дараа нь нэг зүйл нь болохоор энэхүү урт хугацааны тэр committed те биеиндээ амлалт өгсөн энэхүү харилцаа нь болохоор цаашдаа илүү урт хугацаанд цаашдаа бүр ингээд цаашлаад явахын тулд болохоор хоёр зүйл болохоор чухал болж таард юм байна л да. За тэг эхнийх дээр нь болохоор хоёр талаас хоёр хүн хоёулаа энэхүү харилцаагаа авч явъя. Энэхүү харилцааг бий болгоё, бүтээ, улам сайжруулъя гэсэн тийм итгэл одоо илүү их ажил хийдэг тий. Тэрнийхээ төлөө зүтгэл гаргадаг. Тийм байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор энэхүү харилцаан дээр ингээд ямар нэгэн асуудал өнөөдөр маргааш ингээд тоолт учрах юм бол тэр асуудлууд нь болохоор хин нэгнийх нь одоо мөрөөдөл, зорилгыг нь тий авч хаях тийм биш. Тэгээ буулт хийх шаардлагагүй байх. Өөрийнх нь амьдралын үнцнийг буулт хийхгүйгээр одоо асуудлыг шийдэж болохоор байна уу гэдэг нь бас чухал. Тэгэхээр өөрийн чинь үнцэн, өөрийн чинь одоо мөрөөдлийг авч хаяхгүй байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм асуудал тулгарч байна уу гэдэг нь бас чухал байх нэ. Энэ хоёрыг болохоор байнга санаж байгаа хэрэгтэй. Хоёр талаас хоёулангаас нь одоо зүтгэл гаргах тийм харилцаа авах шаардлагатай юм байна. За тэгэнгүүт одоо ингээд ямар нэгэн асуудал гараад эхэлчлээ тий. За ингээд урт хугацаанд байж исэн чинь ямар нэг нөгөө хүний чинь нэг зүйлэнд таалагдахгүй болчих ч юм уу. Эсвэл за энийг сольчууд гоё юм да гэж боддог ч юм уу. Болоод эхэлж байгаа юм л да. Тэгэнгүүт энэ чинь юу гэж хэлж байгаа юм гэхээр love the person not their potential. Өөрөөр байгаа хүнийг байгаар нь хайрлаж чадах уу? Тэр нөгөө өөрчлөгдсөний дараа нь хайрлна гэж та бодож гинөө эсвэл одоо энэ хүнийгээ байгаар нь хайрлаж чадах уу? Хэрвээ та энэ хүнийг одоо байгаар нь хайрлаж чадна гэж бодож байгаа юм бол яг тэр болж байгаа. Яагаад гэх юм бол та тэр хүний өөрчлөгдсөний дараа бүр потенциалыг харж хайрлаж байгаа байх юм бол тэр чинь тэр потенциалдаа ч юм уу өөрчлөгдөхгүй гэж болно шүү дээ тий. Тэгэхээр ерөөхдөө номын минь гол зүйл нь хэлээд байгаа нь болохоор let them гэдэг чинь тэр хүнийг байгаар нь байлгах өөрчлөн гэж огтхонч бодохгүй байх тий. Тэгэхээр ерөнхийдөө тэр хүн өөрчлөгдөхгүй байх бүрэн боломжтой. Өөрчлөхийг хүсэхгүй ч явах боломжтой. Яг тэр хүний эрх учраас тий. За тэгээ та хэрэг тэр хүнийг өөрчлөгснийхэн дараа нь хайрламаар ах юм бол ерөнхийдөө энэ харилцаа аягүй хэцүү болоод эхэлж байгаа юм л да. Яг тийм тэр хүн чинь өөрчлөгдөхгүй байж болно. За тэгвэл та тэр хүнийг байгаар нь биш потенциалыг хайрлаад эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр болохгүй. За тэгээд мэдээж яг уу тэр амар хэцүү зүйл байх юм бол өөрчлөлт хийх нь оролдоод үзэж болно. Тодорхой яриад тэрний хэлжсэн ABC loop-ээр бас ингэ хийгээд асуулт асуугаад тэгээд хоёлаа ингэ хоорондоо яриад байгаа байдлыг нь ажиглаад тэгээд ямар нэгэн өөрчлөлт орж ийн гэдгийг нь хараад 6 сар ч юм уу цаг өгөөд үзээ тий. Тэгээд өвөн чинь ингэ өөрчлөгдөж юу. За тэгээд хэрвээ 6 сар болоод ингэ өөрчлөгдсөн үгүйг нь хараад тэгээд тэнцэнээсээ одоо дараагийн буюу decide шийдвэр гаргах хэрэгтэй. За тэгээд ингээд байгаа байдал нь тэр таны тэр дургуй ч юм уу өөрчлөлтийг хүсэж байгаа зүйл чинь deal breaker буюу одоо бүр гарцаагүй болохгүй нөхцөл байдал байх юм бол мэдээж тэр чинь өөрчлөгдөхгүй юм чинь ингээд тэр харилцаа бол ер нь дуусчих гэсэн үг шүү дээ. Харин тийм биш байх юм бол stop bitching гэж байгаа байхгүй. Тэгвэл гомдлохоо болоод энэхүү харилцаанд бүрэн committed хийх хэрэгтэй гэж юм л да. Тэгэхээр бол 6 сар харчаад байдлыг хараад энэ харилцаагаа дуусга эсвэл чи өөрөө гомдлохоо байл. Ингэж явж байгаа. За ингээд ерөөхдөө ямар нэгэн зүйл нэг deal breaker буюу одоо гарцаагүй нөхцөл байдал энэ нүгээр л ийм л биш болохгүй гэдэг тийм нөхцөл байдлыг үнэн үгийг асуухын тулд өөрөөсөө мэдхийн тулд өөрөөсөө асуух хэрэгтэй л дээ. Хэрвээ энэ хүн энийгээ хийхгүй байх юм бол би энэ хүнийг хийгээгүйхэн төлөө харамсах уу эсвэл салсныхаа дараа илүү харамсах уу тийм тэрийг өөрөө бас ингэ шийдэж бодох хэрэгтэй. Мэдээж ингээд зарим хүмүүс болохоор за хэдийд ингээд өөртөө үнэн жишээр хариулаад яагаад гэх юм бол дараа нь сайн хүн олдохгүй ч магадгүй гэж бодож магадгүй. Гэтэ бол энэ ингээ хин хинийхээ цагийг өрсөн тийм зүйл болоод ирж байгаа юм л да. Яг го мэдээж сасны дараачийн хүн чинь сайн хүн олдохгүйг нь болохоор бид нар мэдэхгүй шүү дээ тий. Гэхдээ одоо хин хиндээ ингээд нөгөө харилцаа чинь
аз жаргалтай урт хугацааны доктортой харилцаа биш. Ингээд байнга л нэг юм солих гээд байдаг. Өөртөө ч хэцүү, нөгөө хүндээ ч хэцүү. Тим харилцаа болж эхэлж байгаа юм. За тэгээд хамгийн сүүлийн хэсэгтэр нь болохоор ерөөдөө зүрх шарлуулсан тийм салалт мэдээж бол харилцааны дунд тохиолддог. За тэгээд энэ бол ерөөдөө гашуудл гэж grief байхгүй юу? Нөгөө зүрх нь маш нэг хэцүү байдалд орсон тий. Гашуудж байна гэсэн. Тэгээд ерөөдөө тэр тохиолдол бол байна. Тэгээд өөрийгөө ингээд байдгаар нь уйлуулж гэдэг юм уу? Уйлмаар байна уу? Одоо орондоо ороод хэвтмээр үнэ тэрийг хийлээ гэж бол MA part нь тий. Би өөрийгөө гашуудъя тий. Ерөөдөө ингээд бараг 3 сар гашуудсан чинь хамаагүй те ерөөдөө тэгжээж арай сайжирдаг гэж судалгаан дээр гарсан юм байна л да. Тийм болохоор энийг бол өөртөө цаг аваад өөрийнхөө хийцлүүдийг хийх хэрэгтэй гэж зүйлсэн байна. За тэгээд ерөөдөө хамгийн сүүлийнх нь ингээд дүгнэж хэлж байгаа зүйл болохоор хин амьдрал дээр одоо ийм романтик хайрыг өөртөө хүртээхийн тулд өөрийнхөө би энэ хайрыг бол авах ёстой хүн гэж бодохын тулд ерөөдөө та эхлээд өөрийгөө хайрладаг байх хэрэгтэй. Өөрийгөө эхлээд хайрл. Тэр нь бол хамгийн эхлэл болно. Өөрийгөө хайрлж гэдэг чинь болохоор ингээл нэг амар эгоцентрик зөвхөн өөрийнхөө төлөө боддог тийм гэсэн хүн огтхон ч өөрийнхөө энерги, цаг өөрөө хүндэлдэг тийм хүн байж өөрийнхоороо байж нөгөө хүн чинь бас нөгөө хүнийгээ та бас өөрийнхөө нь байлгаж тэр нөгөө хүнийгээ хөндлөж чадж байна гэсэн. Тийм болохоор өөрийнхөө юунд дуртай, өөрийгөө юунд хүсдэг, ямар зүйл тань аз жаргал амьдртыг ойлгоод тэгээд тэгснийхаа дараа тэр нөгөө хүнээ ч гэсэн бас та тэр байдлаараа ингээд хүндлээд ирэнгүүт та ерөөхдөө тийм илүү доктортай бие биенээ хүндэлсэн одоо хайрын тийм романтик харилцаанд ороход тоомор болно гэж хэлж байгаа юм. За тэгээд энэ бүлэг маань ном маань бас ингээд энэ бүлгээрээ ингээд дуусж байна. За амьдралын угаасаа маш чухал хэсэг бол хүн хоорондын харилцаа байдаг. Нөгөө нэг ад үзэгдэх зориг гэд бидний бас өмнө уншижсэн ном дээр ертөнцийн бүх зовлон хүн хоорондын зовлон байдаг гэнтэйгээд хэлжсэнтэй утга нэг байна. Маш их тийм хүн хоорондын харилцааг эрүүл байлгах, тэнцвэртэй байлгах, хүн хоорондын харилцаанаас өөрийнхөө орон зай, амьдралыг бас зөвөр авч үлдэх, удирдах гэд маш тийм практикл зөвлөгөөнүүдтэй гоё ном байлаа гэж бодож байна. Тэгээд ялангуяа бидний одоо шинэ үед гарч ирж байгаа асуудлуудыг бас нэлээд хүндсэн. Тэгээ бас өөрийгөө хайрцуулах гэдэг юм уу тий. Одоо тэгээд хайр байна. Одоо том хүмүүсийн хоорондын найз байна тий. Найз болох гэдэг мэтлээ. Тэтгэр зүйлүүдийг хүндсэн. Яг л нэг орчин үед таарсан ном юм шиг бас санагдсан. Тийм тэгээд гараад удаа хүчгсэн ер нь бол маш олон хүнээс эрэг сэтгэл авч байгаа. Тэгээд одоо бид нартай адилхан яг энэ философик хөвтэй энэ үзэл баримтлалыг олон хүн ингээд хэрэгжүүлгээд хичээгээд явж байгаа байхаа гэж бодож байна. Тэгээд бид тээр ч гэсэн энэ номноос сурсан зүйлээ баг багаар хэрэгжүүлээд хийгээд явъя гэж бас бодлоо. За тэгээд дугаараа өндөрлөхөөс өмнө спонсород бас дурдъя. Denk Pharma, Quality for your health, made in Germany. Таны үйлдэл чанарыг Германд үйлдвэрлэв. Denk Pharma. За Denk Pharma-да баярлаа. За ингээд энэ дугаар маань та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай.